SV подкастын 2 дугаар хүрлийн 14 дахь дугаар 15 ч үлээ. За мэдгүй ямар ч сан 2 дугаар хүрлийн 14 5 дахь дугаар шүү манайхан. Тэгээд яг энэ амар цагийн маш гоё дулаахан налхар өдрүүдэд зарим Батбаяр ах оролцож байна. За Батбаяр ах. За өдрийн мэнд. Өрлөг хүлээ авч оролцсонд баярлалаа. За баярлалаа. Энэ сайхан одоо уран бүтээлдээ бас урьж оруулж байгаад маш их баярлж байна. Аха. Тий. За Батбаяр ах ер нь бол манайх гоё чөлөөтэй ярилцдаг. Тийм болохоор та гоё биеэс сул тавиад гоё чөлөөтэй. За та бас өөрөө мэдээ залуу хүн те. Тэгээ хоёлаа бас өнөөдөр манад бас зарим хүн ирсэн шиг энэ тал руугаа яриа маань их байх болоо гэж бодож байна. Тэгээд бас би бас өөрөө бас нэг бөөгийн талаар сайн мэддэггүй болохоор за яг л над шиг адилхан мэддэггүй хүмүүс зөндөө байгаа. Тэгээд асуухыг хүсэн асуултуудаа би бас асууя гэж бодож байна. Тэгэлгүй байх. Тэгээд за мөн нэг манай подкаст бол хүний үзэл бодлын талаар ярихыг түлхүү хичээдэг боловч за нэг амар ховж улс төр янз бүрийн ярих дурггүй шүү. Зүйтэй маш сайн. За зүйлээс жоохон хол байсан дээр байна. Мэдэх юм хүн ярих хэрэгтэй. Мэдэх зүйлээ хүн бүтээвэл илүү сайн байх гэж бодож байна тийм ээ. За Батбаяр ахын юу одоо манай үзэгчид болохоор за манай нөө зочид болохоор янз бүрийн хүмүүс ордог байхгүй. За дуучид, жүжигчид, рэперүүд те. За хуульчид хүртэл ордог. Тийм болохоор анх удаа бол манад бас яг зарим оролцож чинь тэгээд үзэгчд маань бас танихгүй хүмүүс зөндөө байгаа. Таас өөрийгөө товчхон танилцуулчихгүй. За тэгээ. За намайг бол Тайж авгийн Жамдсан балын Батбаяр гэдэг одоо зайрын хүн гэж хэлж болно. Тэнгэр шүтлэгтэн одоо онгодын үйл хэргийг одоо өөрийн энэ амьдрал зам мөрөөр одоо хийж бүтээж дэлгэрүүлж байгаа нэгэн сайхан одоо эгэлжирийн одоо Монгол хүн байна л гэсэн үг. Тийм давчхандаа бол нэг юм танилцуулахар байна тийм ээ. За мэдээ зарим оролцож шин тийм тэнгүүд миний нөгөө нэг зарим би ихлэ нөгөө нэг асуултууд тавихынхаа өмнөөс хэлсэн дээр баг. Миний нөгөө зарим асуултууд жоохон агрессив бүдүүлэг эсвэл яг зөв онж асууж чадахгүй байж магадгүй шүү. Та тэрэн дээр нь бас хүлээцтэй наантаа цаантаас хүлээж аваасаа гэж хүсэж байна. Тэгэлгүй санаа зовлтгүй шүү дээ. Одоо гоё нээлттэй сайхан ярилцаад энэ сайхан одоо нийгэмд маань болж байгаа болохгүй байгаа тийм ээ. Бас зөв ойлгож байгаа, буруу ойлгож байгаа гэдэг маш олон төрлийн зүйлүүд байна л та. Тэгэхээр өөрийн хэмжээнд бас чадах зүйлээрээ сайхан ярилцах одоо бэлэн байна. Ерөнхийдөө бол бас 10 гаруй жил одоо онгод тэнгэрийнхаа үлийг бол хийж байна. Ер нь бол энэ хугацаанд бас нэлээдгүй л одоо хүний ажил амьдрал байгаль дэлхий тийм ээ бүх далд талын одоо зүйлтэй өөрийн биеэр одоо учирч үзэж харж хүмүүсийн жаргал зовлонг одоо яавал жаргалтай амьдрах уу, яавал хүн зөв амьдрах уу гэдэг тал дээр нь одоо өөрийн одоо өчүүхэн бие одоо үл хайхран гэдэг шиг тийм ээ онгодынхаа одоо үл хэрэгээр одоо ингэж өдий хурж байна. Ер нь бол нийгэмд маань одоо сайн сайхан зүйл зөндөл байна. Одоо бас болж өгөхгүй байгаа зүйл зөндөө байна. Тэгэхээр энэ зүйл болгоноос хүн бол өөрөө эхлээд зөв сайхнаар нь одоо харж таньж хин эхлээд жаргамаар байна уу, зовмоор байна уу тийм ээ. Одоо хоёр туйлыг ярихад бол хүн болгон жаргамаар байна л гэж хариулна шүү дээ. Тэрнтэй адилхан хүн болгон дотроосоо зөв сайхан зүйлээс л эхлэх хэрэгтэй байдаг. Хүн нөгөө үг байдаг шүү дээ. Юу тарин түүнийг хураана гэж. Төмс тарьсан бол төмсөөл хураана. Жимс тарьсан бол жимсээл хураана. Юу ч тариаг бол юу ч хураахгүй шүү дээ. Тийм ээ. Тэгэхээр хов осон байна л гэсэн үг. Гэдэгтэй адилхан одоо бид бүхний ажил, амьдрал, хүн дотоод сэтгэлээсээ бол маш чухал. Хүн болгоно нөгөө сүнстэй, сүлдгэн юмртай, заяа тавилантай байдаг. Энийгээ таньж мэдж өөрийгөө үг хэл үйлдэл болгоно одоо цэгнэж, дүгнэж явах хэрэгтэй бол гэж боддог шүү дээ. За хөтлөгчийнхаа одоо асуулт ярих сэдвээс ч гажих гэдэг нь гайгүй юу? Хамаагүй. За хоёулаа сайхан ярилцсанаа би эхний асуулт нь ингэж бодож байна хаа. За Батбаяр ахын хувьд мэдээж улаач хүн гэж ярих уу? Тэг ин улаач хүн гэж ярина. За улаач хүн жирийн хүнээс одоо бид нар бол жирийн ард тийм үү? Ялгааны үед юм бэ? За асуултаа гисэн дээр баг гэж бодож байна. Нэг талаасаа бол ялгаа байхгүй гэж хэлж болно. Бид бүхэн одоо амьтаа биетэй одоо оршихуй байж гэн тийм ээ бодгал байж гэн. Тэгэхээр нэг талдаа бол бид бүхэн одоо игэл жирийн хүн одоо энэ удган зайрын хүн гэдэг бол нэг талдаа бол хүн гэдэг утгаараа ямар ч ялгаа байхгүй. Нөгөө талаасаа бол бас мэдээж ялгаа байх. Хүний мэдэрдэггүй мэдэрдэг зарим хүмүүсийн мэдэрч чадахгүй байгаа зүйлийг улаач буюу одоо удган зайрын хүмүүс маань мэдэрч чаддаг гэсэн. Яг одоо нөгөө хэлдгэр бол 6 дахь мэдэрхүй арай илүү хөгжсөн хүмүүс гэсэн үг. Гэхдээ тэр нь хөгжөхдөө жинхэнэ одоо тамгалагдсан улаач гэж ярьдаг байхгүй.
Одоо цагт бол нэг талдаа юу гэдгийг одоо олон төрлийн л одоо улаач нар байна л да энэ цаг үед хөлөө олох гээд явж байгаа, хөлөө олцоход бусдтай бас тусдим болж байгаа хүн байна. Өөрөө ч одоо улаач гэж хүн харахад бөөгээд сүртэй мундаг тийм ээ сүртэй харагдаад ховц сунар инээ тэрэ гэл явж байгаа ч гэсэн дотоод мөн чанартай бас арай болоогүй ч гэдэг юм уу янз янзын хүмүүс байна. Ягаад гэвэл хүн болгоны одоо төвшин бас өөр байна л да. Хурууны хээ бол энэ дэлхийн 8 тэрбум хүнд 7 тэрбумд одоо давтагдахгүй шүү дээ хүний тийм ээ. Хурууны хээ жишээлбэл тэрнтэй адилхан хүн болгоны одоо үйл хэрэгж чадах мэдэх юм болгон одоо бас харилцан адилгүй байна. Улаач хүн бол Монгол хүн болгон одоо зүн бэлэгтэй. Одоо өөрт чинь ч гэсэн тулд маань байгаа. Одоо зүүд нойрондоо ямар нэгэн таагүй тийм ээ. Одоо болох зүйлийг үрчилж мэддэг ч юм уу. Монгол хүн болгоны сүнс язгуур сүнс гэдээ ярихад маш өндөр байдаг. Энийгээ таньж мэдсэн хүмүүс нь илүү одоо нөгөө одоо сүнс одоо өөрийгөө олно гэж ярих юм уу тийм ээ. Тэр талаас илүү одоо утга учиртай болдог. Өөрийгөө олохгүй ямар нэг ингээл би юу хийх ёстой юм болоо ингээл бүтээгээл одоо болсон болоогүй юм хийгээл яваад иж магадгүй. Зарим хүн энэ насыг наслахтаа өөрийгөө олохгүй байж байгаа л буцдаг тохиолдол байна. Зарим хүн бол жоохон багасаа гэлтгөө өөрийгөө олцсон таньц. Би ийм хийх ёстой хүн шүү дээ гэл. Ялангуяа одоо бага насны хүүхдүүд бол би том болоо тийм хүн болно гэд ингээ ярьдаг агаав ээж нь хөөртдөг болвол тэр хүний бас магадлал өндөр байгаад байгаа байхгүй. Хүн бол ер нь 3 нас 5 наснда бол хүртлээ бол зүн бэлэг бол байж байдаг. Ялангуяа 3 нас хүртлээ бол хүн болгон зүн бэлэгтэй байдаг. Тэр нь айжмаар багасаа томрох тусмаа бодит ертөнцийн бидний амьдрал ажил тийм ээ хичээл сурлага нөхцлөөс болоод мэдрэхүй маань багассаар зарим хүн бол ямарч мэдрэхүй болж одоо юу гэдгийг зүн бэлэг байхгүй уших болж магадгүй. Зарим хүн бол тэр бага хэмжээнд хадгалагдаад явна. Улаач хүн бол багасаа зүн бэлэг ямар нэгэн байдлаар бусдаас илүү байдаг. Өөрийгөө зарим хүн бол мэддэг би шал өөр хүн гэж. Тэгээд энийгээ цаг хугацаанд болохоор ямар нэгэн далдын тэр онгод тэнгэр өвгдээц уулус далдын энерги хүчтэй өөрийгөө одоо улам холбож явдаг. Багасаа холбоотой л явдаг. Одоо би өөрийгөө тодорхойлоод өөрийнхөө одоо багийнхаа явдлаас одоо амьдарч исэн түүхээс сонирхолж ярил одоо энэ яриан дээр холбогдуулаад тийм ээ. Багасаа би чинь 3 4 настай 5 настай байхдаа 7 8 настай байхдаа хүн үздэг байсан. Одоо тэр үед одоо миний эргэн тойронд манай нийгэмд бол лам хүн их байсан. Бид нар бол одоо юу гэдгийг номоо уншуулаад ээж аав маань бурхан тахилтал явж идэг байсан. Өөрсдийнх хэмжээнд шүтэн бишрээд. Тэгэхэд би багасаа ингээд хүн үзээд өөрийн мэдлгүүт ингэсэн байна, тэгсэн байна, ийм байна гэл явангуут одоо тэр маань яг таардаг, биелдэг. Тэрийг сонссон хүмүүс бол сүулдэ мэддэг болчихсон. Танд багаас ингээ юм үзэж явах цаа юм мэдрэгдэж штэ. Тэр нь яаж мэдрэгдэх вэ? Одоо нэг талдаа бол яг нэг хажууд хүн хэлж байгаа юм шиг. Одоо хоёлаа ярилцж шít. Чи надад зөвлөж байгаа юм шиг нэг зөвлөгөө орж ирнэ. Чихэнд одоо сонсогдно гэдэг юм уу? Одоо бас их үгээр хэлэхэд тайлбарлахад энэ бүгдийг бас багддаг юм аа. Одоо яг өөрийнхөө мэдэрдэг зүйл болгоныг үг бол бас багдана гэж бас утга байдаг. Тэгэхээр одоо 100% би бол тэр бүгдийг нарийн тайлбарлаж чадахгүй. Гэхдээ тийм мэдрэмж бол байдаг байхгүй. Тэг хэлсэн юм нь яг батлагдана. Өөрийн мэдлэгүүл ингээл хэлчихнэ. Өөрөө хүн хүүхэд байгаад байгаа шүү дээ. Тэгсэн мөртлөө юмыг хараад хэлээд яриад. Одоо жишээ олоход манай бага ангийн одоо багш манай ээжийн найз байсан байхгүй. Тэгэл одоо үзүүлдэг надаар. Хичээл дээр хичээлээ би чин заалгачлаа намайг хөргөж өглөө. Ээжтэй найз учраас ээжтэй нэг 5 үг сайхан ярилцлаа. Тэгээд үзүүлчихэд тэгээ явдаг байсан байхгүй. Тэгээд одоо багш гэлтгүү бас зөндөөл тухайн үед хүмүүст манайх ч одоо их олонтой хүн орж гардаг багаасаа тийм олонтой өссөн. Аав маань их олонтой хамт олон их сайтай, аяга цай хоол сайтай. Тухайн үеийн нийгэм бас одоо жоохон тарчиг үе байсан л да. Миний бага наснд бол одоо 90-ад оны хямралын үеуд тийм ээ. Одоо жилжилтийн үеуд байсан. Тэгэхээр тэр үед бол манай ээж бол их хүн хооллож, цайлж тийм ээ. Унталдаг хүмүүс их орж гардаг хөдөөний хүмүүс, хотын хүмүүс, ахын дүүс, найз нөхөд гэл.
Тэгээ явдаг байхад яагаад ч юм зарим хүнийг би ингээл хэлчихдэг. Гэхдээ хүний нэг айхтар талыг хэлгээл айлгаа сүрдүүлээд байдаггүй. Зүгээр ийм ингэж явал та ингүүл сайн байх шүү, ингүүл зүгээрээ шүү гэж хэлчихнэ. Тэр нь дараа нь биелэлээ гэж хүмүүс нөгөө чихэр жимсч байд юм уу? Одоо янз янз юм авчирч биелгэлээл баярлал явдаг байсан. Тэгэл За Батбаяр ах яг би одоо шууд асуугаа явчих. За ер нь л Азийн орнуудад ихэвчлэн би сайн мэдэхгүй шүү. Азийн орнууд ихэвчлэн ер нь бөө мөргөлийн одоо зан үйл хийдэг хүмүүс их байдаг баха. Солонгост байдаг, Японд байдаг, Хятадд хүртэл байдаг тийм. Тэнгүүд за мэдгүй яг бөөгийн урсгалыг шашин гэж хэлдэг юм уу үгүй би сайн мэдэхгүй. Юу гэж хэлдэг юм бэ? Шүтлэг гэж хэлэх үү? За минийхэр бол бөө мөргөл одоо шүтлэг бишрэл зан үйл. Яг бас шашин гэж хэлэхгүй бах тийм. Шашин бол хэлэхгүй. За тэгвэл бусад одоо дэлхий дээр 8 тэрбум хүний шүтэж байгаа маш олон шашны урсгалууд байгаа. За христний шашин байна. Буддийн одоо сургаал байна тий. За лалын шашин байна гэдэг ч юм уу. Яг эдгээр одоо энэ том шашнуудын урсгалуудыг бөөгийн урсгал нь одоо бөөгийн шүтлэг нь тий бөө мөргөлийн зан үйл нь юу гэж тайлбарлалт юм бэ? Энтэй одоо тэрсэлтдэггүй эсвэл одоо энийг хүлээн зөвшөөрдөггүй ер нь яаж тайлбарлалт юм бол энэ бас сонирн байж магадгүй. За нэгдүгürt маш сайхан асуулт байна. Бөө гэдэг зүйл одоо энэ ямар учиртай юм бэ гэхээр шашин бол нэгдүгürt биш болчихж байгаа юм. Гэхдээ манай нөгөө талаар бас одоогийн бөөнөр маань бас шашин гэж явж ийж бас энэ олон шашинтай бас зэрэгцэж мөр зэрэгцэх боломж гарна гэдэг өнцгөр бас тайлбарлаад бас цаашаа илүү өөрсдийнхоороо явж байгаа. За миний хувьд бол энэ бол шашин биш бөө мөргөл зан үйл. Энэ бол одоо хүн бол жишээлбэл лам болж болно, пастор болж болно шүү дээ одоо. Тийм болно тийм ээ. Хинч дуртай одоо хоёлаа хүсвэл болно. Боломжтой гэсэн үг. Тэрний дагуу суралцаад хичээгээ зүтгээд явах юм бол болно. Яг жинхэнэ бөө бол зүгээр л тэр цаанаасаа энэ хорвоо дэлхийд ирэхтэй төрдөг. ДНК буюу одоо хүний одоо тэр бүх мэдээлэл сүнс одоо орчинд нь далдын ухамсарт нь бүх юм шингээтэй байдаг. Энийг бол хүн бол болно болохгүй гэж хэлэх одоо тухайн хүнээс хидийдсэн одоо өндөр хэмжээнд асуудал үүснэ. Энийг хүн харин зөв сайхан ойлгоод явах юм бол тухайн нийгэмд тухайн орчинд зөв сайхан зүйлийг бүтээх бүрэн боломжтой. Бөө бол бүх шашныг хүндэтгэн. Үүсэхгүй. Одоо миний найзууд дунд одоо юу гэдгийг шарын шашны хүн байж л байдаг. Есүс одоо шүтдэг хүн байж л байдаг. Гэтэ тэр бит хоёр хизээч одоо маргалддаггүй хизээч би бөө чи одоо Есүс шүтдэг гэж хэрэлдэж одоо явж үтсэнгүй хүн болгоны одоо эргэтгэж байхгүй юм. Таны за яг улаачийн хувьд бол таны хувьд байр суурь юм байна те. Таны онгод тэнгэрч юм уу тэрийг үгүйсэх юм байгаа юу? За яг алдаа оноог нь бол за ингэж хүн явахаар хүн хитийдсэн их одоо игдсэн зүйл рүү бас орохоор бас буруу болох гэдэг. Бүх бид нар чинь бодит болон далд ертөнцийн дунд бид нар амьдарч байгаа байхгүй. Тэгэхээр бүх юма бодит болгочих юм бол бодит ертөнцөөр амьдарч байгаа юм бол хүн заавал тэр нөгөө талд алдаа буюу асуудал гарч идэг. Эсвэргээр бүх юмыг далд тал руу шилжүүлээл өөрөө амьдарч байгаа үл мартаад л тийм ээ явчих юм бол бас нөгөө талаасаа энэ бол бас л буруу. Хүний амьдрал бол яг л одоо бүх амтлагч одоо нөхцөл нь таарсан хоол гэдэгтэй адилхан гой хоол идэх гэдэг маань давсан одоо шүлэн гурилтай шүл байлаа гэх тийм ээ махан одоо ногоон таарсан байж ижил тэр сайхан ол шүү дээ. Тэгэхгүй одоо манайхан давстай хэрэлдэг юм агаал давс атга атгаар нь хийгээд байвал тийшээ хоол хийгээд идэхэд яах вэ? Хэцүү шүү дээ болохгүй шүү дээ. Бүх зүйлийг тэнцвүүлж явах хэрэгтэй. Бүх юмний баланс одоо орчин үеэр ирвэл тэнцвэрийг л хадгалах хэрэгтэй зүйл бол бөө мөргөлд оршдог гэж би үздэг байхгүй. Яг тэгэхээр бас шашин гэж хэлэхгүй байгаа нь энэ талтаа байж магадгүй те. Ягаад гэвэл одоо нүдлийн том шашнууд бол нэг дандаа үгүйсгэж идэг те. Одоо энэ нь бол ийм энэ нь бол ийм гэж бүгд өөрсдийнхөө сургаалын өөрсдийнхөө номлын дагуу тайлбарлаж идэг. Бөөгийн яг жинхэнэ бөөгийн урсгал бол аль нь ч үгүйсгэхгүй гэсэн үг юм байна. Үгүйсэхгүй. Гэхдээ онгодуудын минь хувьд бол за тэр одоо үйл хэрэгт одоо тэр жоохон дутуу байдаг шүү. Тэр нь их зөв байдаг шүү гэх маягаар яг нөгөө авах гээх ухаанаар онгодууд маань бол надад болон бусад хүмүүст зөвлөдөг. Одоо хүмүүс ярьдгийн ихэвчлэн их олон хүнээс би надаас асууж ирсэн. Шарын шашин монголчууд маань ихэнх нь бол шарын шашинтай гэж явж байгаа шүү дээ. Лам юм мөртлөө бөө хүмүүс байдаг юм байл шүү дээ. Байдаг. Одоо бөө бол нөгөө онгод тэнгэрээрээ дамжаад ороод ирж байна.
Тухайн лам болж байгаа хүн бол өөрийн хүсэл сонирхлоор энийг бас хөгжүүлж гэдэг юм уу тийм ээ. Бөө мөртлөө зурхаач хүн байж болно. Бөө мөртлөө лам хүн байж болно. Бөө мөртлөө одоо малчин хүн байж болно. Бөө мөртлөө одоо юу гэдгийг удирдах ямар нэгэн албан тушаалтай хүн хинч байж болно. Яг дараагийн асуулт нь болохоор за дахиад нөгөө шашны хувьд би ярив. За. Шашны хувьд хүний үхлийн дараахыг бүгд өөрөөр тайлбарладаг. За буддийн сургаалд бол хүн дахиж төрдөг. Гэхдээ дараа төрөлдөө хүн өмнөх амьдралдаа яаж амьдарч ирсэнээс хамаарч ямар одоо бодгалт төрхийг өмнө шийддэг ч юм уу те. Христийн шишинд бол хүн ганц л амьдардаг. Хүн сайн амьдраад буян те сайн үйл хийсэн бол диваажинд очдог, үнгүүл тамд очдог гэсэн хоёрхан шүүлтийн өмнө л нүүр тулдаг гэж үздэг. Бөөгийн урсгалын хувьд энийг яаж үздэг юм бэ? Хүний үгсний одоо насан эзэлсний дараах амьдрал нь ямар байдгийг гэж үздэг юм бэ? За бөөгийн хувьд бол хүн дахин төрөх боломжтой. Одоо онгодуудынхаа биеийн заасан замаар л энэ бүгдээ бол ярьдаг. Зарим бөөнөр бол арай өөрөөр чирч магадгүй. Яг гэвэл бидний чинь нөгөө нэг онгод тэнгэр буюу тэр далдын холбогдоод байгаа өв дээдсүүдийн маань байгаа газар одоо байгаа тэр ертөнцийн тийм ээ байгаа тэнгэрүүд гэж ярьж болно. Тэр тэнгэрт ямар онцлог байна? Ямар одоо нөлөөлөл байна? Тэрнийхээ дагуу тэр онгодуудын одоо үзэл баримтлууд гачна гэсэн. Одоо юу гэмдэ одоо яг асуултаа төөрөх гэж шүү одоо. Сая юугаад асуулаа? Яг хүн одоо насан эзэслээд түүний дараах нь одоо бөөгийн урсгал үед ямар байд юм бэ гэж асуусан. За тийм. Тэгээд хүмүүс болвол дахиж төрж магадaltaй. Дахиж төрөхгүй байх ч магадaltaй. Хоёулаа байдаг гэсэн үг одоо онгодын үйлээр бол. За нэг талдаа бол одоо цагтаа зөв сайхан мөртөө үйл хэрэгтэй явах юм бол тухайн хүний сүнс буюу одоо сүүн эс нь одоо дээшилдэг. Одоо энгийнээр одоо бидний ойлгодоор ярил одоо диваажинд буюу сайн тэнгэр буюу дээдийн дээд тэнгэрт очих боломжтой байдаг. Энэ цаг үедээ бид нар буруу зуруу яваад байх юм бол тухайн хүний Монгол хүний язгуур сүүн эс бол сайн сайхан зүйлийг бүтээх гэж хүний ертөнцид хөх толботой болж бусдаасаа ялгаатайгаар төрсөн байдаг. Одоо Монгол угсаатай гарвалтай хүмүүсийг одоо судлаад хараад үзэхэд хөх толб гээд баг бахт нуруунд дээр нь одоо тол байж байгаа шүү дээ. Тэгэнгუთ өөр одоо гадаад хүмүүст бол энэ байхгүй. Зүгээр гадаад мөртлөө өвөг дээдс нь Монгол бас холилдсон цустай байх юм бол тэр үнд байх жишээтэй байгаа байхгүй. Тэгэхээр энийг бол одоо манай онгодууд бол хөх толб бол тэнгэрийн тамга гэж хэлдэг. Одоо тэнгэрээс заяасан тамга байх нэ. Энэ бол за өөрт ч юм бол хөх толб буюу одоо баг бахт нь байсан гэсэн үг шүү дээ. Одоо бол том болох байхгүй болчихно. Энэ болгон маань тухайн хүний сүнс буюу сүүн эсийг өндөр дээд одоо заяа тавилантай өндөр дээд гарвалтай гэдгийг баталж байгаа одоо нэгэн нотлохоо байхгүй одоо монголчуудын хувьд монгол гаргалтай хүмүүсийн хувьд бол тэгэхээр энэ хүмүүс болохоор юу хийх ёстой юм бэ гэхээр сайн сайхан зүйлийг дэлхийн ертөнцид манлайлж одоо бүтээх ёстой хүмүүс. Тийм одоо заяа тавилантай буюу тийм зарлиг ёстой төрсөн. Гэтэл бид нэр трийг одоо мэдхгүйгээр одоо энэ амьдралын хувьд бол их гүрэн янз янзын гүрэн одоо бидний байнгын тэмцэл явж шүү дээ. Одоо ч гэсэн тэмцэл явагдаж байна. Энэ үед биднийг нөгөө ёс заншил одоо хүч чадал авдаг зөв сайн байдаг зүйлийн одоо аль болох зарим одоо улс гүрэн одоо юу гэдгийг тэмцэлдэл явж байгаа байхгүй аль болох хүчгүй болох гэдэг. Бид нар чинь их түүхээ ботход аав ээж эмээгөө илэн цуланцаа ботход ямар их одоо мундаг сайхан түүх бүтээсэн ард юм бэлээ. Дэлхий дээр ийм түүх бүтээсэн хүмүүс байхгүй шүү дээ. Тэгэхээр тэр бол нэг хоосон үг одоо миний хэлээд байгаа юм одоо хоосон биш байх нэ гэдгийг нэг юм баталгаа гэж би боддог байхгүй. Тэгэхээр энэ одоо далдыг одоо тамга буюу одоо хөх тол болвол монголчууд сайн сайхан зүйлийг бүтээх хэрэгтэй. Бусдаар л зөвхөн өнөөдрийн идэх хоолны төлөө тийм ээ өөрийн одоо нэг зугаа цэнгдийн төлөө бид нар энэ ертөнцид ирээгүй байхгүй. Хүмүүс ярьдаг ч тийм нэг л амьдрын гээл. Яг үндэ бол хүн энэ амьдрал дээр шалгалтын одоо тавцсан гэж хэлж болно. Шалгалтын гараан дээр л байж. Зөв сайхан үйлийг хийгээд явж байгаа хүн бол тухайн хүний үр удам, өөрийнх нь үр хүүхдүүд, өөрийнх нь төрөл садангууд, өөрийн одоо эргээд тэр хүн байхгүй болохын цагт өөрийнх нь сүүн эс бол
дээд тэр хязгааргүй орчинд ариун дээд орчинд буюу тэнгэрт очих хэвээр. Тэгж чадахгүй бол ямар нэгэн байдлаар зарим нэг хүмүүс бол дахиж төрдөг. Бид нар төгсөх тусмаа л энэ ертөнцийн дээр бол дахиж төрөхгүй гэж ойлгож байна. Төгс биш одоо муу монхог гэдэг ч юм уу. Тэр хүний нөгөө сүнсний нөгөө өгдлөө заяа тавилангаараа явж чадаагүй сайн сайхныг бүтээж чадаагүй бол дараагийн төвшин төрөх магадaltaй. Тэгтээ заавал хүн бодгалаар биш гэсэн үг. Биш. Хүн байж болно, амьтан байж болно. Одоо жишээлбэл одоо юу гэдгийг байгаль дэлхийн одоо лус авдаг гэдэг ч юм уу. Одоо ямар нэгэн хэмжээст одоо ингээд дахин одоо төрдөг. Тэр нь бол яг өөрөө чи хэлдгээр яг зүйтэй. Энэ цаг үед бол заавал хүн болоод дахиад хүн болоод ингээд ийм нэг тоглоом тоглож байгаа юм шиг 10 8 5 8 гэдэг шиг байхгүй л те. Тэгэхээр энэ бол маш ховор тохиолдолд бол эргэж бол төрөх тийм боломж нөхцөл байдаг. За. Яг бас сонирхолтой нэг асуулт сууж байгаа. За. Бид нар бол яг хувьд болгон мэдрэмж байгаа тий. Өөрийн хэмжээнд юмыг мэдэрдэг ч юм уу эсвэл за энэ ажлыг ингээ бүтчмээр юм санагдаад их ингээл бид хоорондоо ярьдэн шүү дээ. Тийм шүү дээ. Яг тэрэн шиг улаач хүний хувьд ч юм уу одоо жишээ нь 70 мэдрэхүү за одоо 6 дахь мэдрэхүү гэж ярьдаг тий. Одоо энэ орчинд ямар нэгэн сөрөг зүйл байгаа, эрэг зүйл байгаа. За нэг юм хүмүүс ярьдаг ш тэднийх нэг цаанаа л нэг юм тухгүй эсвэл тэдний нэг цаанаа л юм гоё нэрхтэй газар гээл тий. Яг эдгээр зүйлүүдийг улаач хүний хувьд яаж мэддэг юм бэ? Одоо жишээ нь та заавал онгод тэнгэрээ болохгүйгээр өөрийн гэсэн юм мэдрэхүүгээрээ юмыг мэдэрдэг. Тэр нь бас яаж мэдрэгддэг вэ гэдэг ч юм уу те. Одоо чинь жоохон ингээд юм одоо таны хувьд бол юм жоохон муу энергитэй газар ч юм уу иймэрхүү зүйлүүд нь яаж мэдрэгддэг юм бэ? Яг өөрийнхөө нөгөө чадал мэдрэмжийн хэмжээнд бол онгод тэнгэр буугаагүйсэн ч мэдэрнэ. Нэг талдаа бол онгод дээдсүүд маань бол улаач буюу одоо тухайн удган зайрын үнтэйгээ цаг хугацаа явах тусмаа нэгт холбоотой байдаг гэсэн үг. Хэдий одоо буулгаагүй байсан ч гэсэн зүн бэлэг мэдрэмж болгоно өгч яадаг байхгүй. Зөв улаач буюу одоо тухайн хүн зөв сайн мөрөөр яваад зөв сайхан сэтгэлтэй явж байгаа бол тухайн улаачийн хүч чадал нэмэгдэл байдаг. Эсвэргээр буруу зөрүү одоо ашиг сонирхол нэг жоохон дорд жижиг юм тэ зориг яваад байвал тухайн улаачийн хүч чадал, тухайн улаачийн амьдрал зам мөр бол эргээд хаагдчихэдэг. Онгодууд бол ерөөсөө цэвэр ариун зөв сайхны талд л байдаг. Тэгвэл улаач хүний бол аль болох дэмжиж сургаж одоо нэг талдаа бол бөөгийн талаас ярихад улаачийг одоо орчин үеэр ярил одоо ментор гэдэг нь одоо онгод тэнгэр болчихж байгаа шүү дээ. Дээдсүүд маань. Одоо менти гэдэг нь одоо суралцагч одоо улаач хүн байх гэдэг шүү дээ тийм ээ. Тэгэхээр тэрнтэй адилхан өвөг дээдсүүд маань засдаг, сургадаг, зөвлөдөг, багшилдаг байхгүй. Тэгэхээр тухайн улаач бол одоо цаг хугацаа явах тусмаа онгодтойгоо нэгдэж байдаг. Тэгэхээр бүх зүйлийг өөрийн хэмжээгээр сайхан мэдэрнэ л гэсэн. За энэ сөрөг энергитэй газар биш үү? Энд нэг жоохон тавгүй байна да ч гэдэг юм уу. За энд ирсэн чи ямар гоё юм бэ? Маш сайхан энерги сайтай газар биш үү гэдэг ч юм уу. Тэгвэл улаач хүн бол бүх газар энергитэй, сайн муу энергитэй газар одоо чадaltaй улаач удган зайр хүн бол явах боломжтой. Зарим хүмүүс бол одоо юу гэдгийг бөө хүн буруу муу газраар явж болохгүй. Гэхдээ яаж явж байгаа нь одоо чухал байхгүй. Одоо нэгэсэндээ хүмүүс бол одоо энерги сул газар юу гэдгийг наадаж наргиж одоо архитектурлахундаа хэрэглээд явж ивэл бас тэр буруу болчих гээд байна шүү дээ. Тэр газрыг засаж өөрийн хэмжээнд одоо ариулж явж байгаа бол тэр орчин муу энергитэй газрыг зассан бол дараагийн тэр ирээд мэдхгүй мэдээд явж байгаа хүмүүст сайн нөлөөх байна. Тухайн хүн бол одоо бүх хүн бол байгалыг одоо байгаль хамгаалагч гэж нэг одоо албан тушаал байна шүү дээ тийм ээ. Тэрнтэй адилхан бүх хүн бол байгаль дэлхийг хамгаалагч нэг талдаа. Нөгөө талдаа бол хүн зон бүхэл амьд амьтан бодгалыг одоо зөв уялдуулж амьдруулах одоо ийм л одоо ажил үйлдэл хүн гэсэн. Бүх юмний уялдаа холбоог л бүх хүн олох ёстой. Яагаад гэвэл өөрт нь нөгөө давуу тал буюу онгодын өөрийн хүч чадал мэдрэмж дутсан үед онгод тэнгэр байгаа учраас тэр онгод тэнгэрийн хүчээрээ бусдын төлөө сайн сайхны төлөө их дэлхийн төлөө сайн сайхныг бүтээх гэж л явж байгаа. Тэгэхээр бүх юмыг цэвэрлж цэгцэлж болдог.
би нэг л зүйлийг хэлхийг хүсдэг. Ер нь бол зориод ирж байгаа хүмүүст. Хүний амьдрал бол жаргал зовлон гэдээ маш хэцүү зүйлүүд байдаг. Бүр туйлдаа хурцгсэн хүмүүс ч хүртэл ирдэг. Ах トゥ нь байхгүй ганцаараа хүн үлдчихсэн. Жил дараалал ингээл явцдаг ч гэдэг юм уу, тийм ээ. Эсвэл ингээл үнэхээр бүх юм нь оронгороо эргэчихсэн хүмүүс энэ төр ирнэ. Би өөрөө хувь үнээрсээ бол бас л одоо яндаа л гэж бодно. Гэхдээ ард бол онгодууд маань байгаа учраас ингээд тухайн хүнд ямар асуудал байсан тэрийг одоо эмчээр бол онцлоод сайхан засаад өгөхөд тухайн хүний одоо уйлж ирсэн бол тэр хүн энийг л гараад явна гэсэн. Тэгэхээр энэ далдын хүчийг бол зөв ашиглаж төмө олонд хүргэж чадвал асар их хүч байдаг. Ерөөсөө дуусахгүй, шавхагдшгүй хүчтэй одоо ийм зүйл байдаг. Монголчууд бол ганцхан бие мундаг гэхээс илүү яг үндэ монгол хүн болгонд энэ хүч байдаг. Гэхдээ тэр гарц гаргалгаагаа хаанаас олох вэ? Зөв болох хэрэгтэй байдаг байхгүй. Тэрэнд нь бол бөөхөн бол өөрийн хэмжээнд тусалж чадна гэсэн. Тэгээ тэр хүн ямар нэгэн бэрхшээлээ даваад бөөгийн тусламжтайгаар юм уу тухайн хүний одоо мундаг хүмүүсийн тусламжтайгаар явсан бол дараа нь зөв сайхан яваад өөрөө сайн сайхан зүйлээ цаашдаа бүтээх боломжтой. За яг би бас миний нэг ойрын таньдаг миний дүү бас байдаг байхгүй. За бас бөө гэдэг өөрийгөө тий. За одоо бас нэлээд чадaltaй болсон юм шиг байгаа. Тэнгүүд яг жоог махтаасаа л бид нийлээ явж хахт ингээд би одоос яг бүтэн ойлгож мэдэхгүй шүү нүү. Улаач хүний хувьд мэлми тал нэгдэг, бүтэн нэгдэг гэл ярьдаг юм шиг байгаа. Энэ нь ямар учиртай байд юм. Одоо чинь бэлмийн бүтэн нэгдсэн улаачийн хувьд ингээд эргэн тойронд байгаа бүх юмыг харж чаддаг гинэ. Миний сонсноор шүү те. Тийм нөгөө талаараа гэвэл хэрвээ та яг онгод тэнгэрээ буулгаж явах үед таны бие махбод дотор сүнс орж ирж байна гэсэн үг тийм үү? Тийм. Энгийнээр бол тэгж ойлгож байна. Гэхдээ сүнс гэдэг хэмжээст маань одоо бидний сүн эсийг хэлж байгаа. Онгод бол илүү ариун дээд бол авчиж байгаа. Тэгэхээр онгод. За онгод тэнгэр бууж ирлээ. Тэгэхээр таны сүнс өөрөө хаана оршдог вэ? Тухайн үед ч юм уу? Энэ бас айгүй сонирхолтой. За ер нь бол бөөгийн хувьд янз янз байдаг баг. Зүгээр миний хувьд бол бас харилцан адилгүй ямар зан үйл хийж байна. Одоо юу хийж байна? Хатуу том айхтар засал хийж гин үү? Хөнгөн гайгүй заслууд хийгдэж гин үү, тийм ээ? Гэдгээсээ хамаарна. Гэхдээ ер нь бол юу яадаг? Онгод тэнгэрүүд буухад тухайн хүний сүнс байна. Одоо бүр огт одоо юу гэдэг нь зарим тохиолдолд бол одоо дээд тэнгэр буюу диважин шалуур газар очиж болно. Солигдож болно. Зарим үед бол би байж одоо миний сүнс байж гин. Сүнсэн дээр одоо онгодын маань одоо тийм ээ одоо орж ирж гин, шахаж орж ирж гин гэж хэлж болно. Нэг талдаа нөгөө онгод маань бол багш ментор гэдэг байгаа шүү дээ тийм ээ. Нөгөө улаачаа багшилж тусалж одоо ухааруулж явна шүү дээ. Энэ заслыг ингэж хийдгээ шүү. Ийм зүйлд ийм сэтгэлээр хандах хэрэгтэй шүү гэд. Дотор би байгаад байгаа юм шиг боловч давхар онгодтойгоо ярилцаж онгод маань намайг сургаж явж байна. Зарим үйлд бол би зүгээр нам унтцсан юм шиг. Үнийг унтч одоо гэртээ хараад шүн сайхан унтлаа шүү дээ. Тэгсэн юм шиг би юу ч мэдэхгүй. Юу ч санахгүй. Зарим үед бол надад яг ийм юмн дээр ингэдэггүй шүү гэдэг юмыг би санд мэднэ. Харилцсан адилгүй. Одоо яг нэг ийм темпер явахгүй. Тухайн нөхцөл байдлаас олж одоо ямар мэдрэмж төрөх нь бол өөр байдаг. Хүмүүс бол янз янзаар тайлбарлана. Тэгэхдээ бүр нэг нарийн далдын ямиг бол бас айхтар хүмүүс бас мэдээд хэрэггүй зүйлүүд бас байдаг. Мэдснээрээ энгийн хүндээ арай хатуудах зүйлүүд. Тэр зүйлийг сонссноор бид нар бол одоо энэ мэдээллийн 900-д мэдээллийн одоо орчинд амьдарч байна л да. Тэгэхээр тухайн хүн утсаа үзээд Facebook, Instagram юу байдгийг, YouTube одоо телевиз үзэж байгаа бол өөртөө хэрэгтэй сайн зүйлийг л сонсч байвал тэр хүнд маш сайн шүү. Одоо бид нэр хэрэгтэй хэрэггүй зүйлийг үзээд бид нэр хогийн сав шиг л болох гэдэг. Одоо тэгэхээр тухайн хүн зөв сайхан одоо амьдрий, зөв сайхан үйл хэрэгтэй бай, өөрийгөө таньж мэдээ, бусдад сайн сайхан зүйлийг хийе л гэж байгаа бол алхам мөртөө өөрөө ухамсартай амьдрах хэрэгтэй байхгүй. Одоо мал амтан бол юу гэдгийг өөрийн рефлекс тийм ээ. Өвс идэх хэрэгтэй, уух хэрэгтэй, дахих хэрэгтэй, хуцах хэрэгтэй нохооч гэдэг юм юу гэдгийг ингэж явдаг бол хүн бол алхам тутамдаа өөрөө зөв ухамсартайгаар л амьдрахыг хичээх хэрэгтэй. Гэхдээ хүн өөрөө өөрийгөө олсон хүн бол ер нь тэгж нэх
буруу зуруу зүйл айхтар яран хийдэг юм да. Одоо энэ нийгэмд маань арх дарс их ууж юм тийм ээ. Одоо буруу бүдүүлэг нөхцөл байдлууд үүсэж чинь гэдэг маань тухайн хүмүүс өөрсдөө асар их хүчилж амьдраад байгаагийн шинж байхгүй. Өөрийгөө олоогүй. Зүгээр модон маягаар өөртөө нэг юм тулгацсан. Би одоо энийг хийж л амьдрах хэвээр. Хүмүүс энийг хийгээл баяжаад байгаа юм чинь гэдэг ч юм уу. Гэтэл тэр хүний нөгөө заяа тавилан өгөгдөл нь шал өөр зүйл хийх гэж ин хорвоод хүний ертөнцид ирсэн байхгүй. Гэтэл тэрийгэ тэр олоогүй бол өөрийгөө маш их зовоно гэсэн. Тэгэл чөлөө цаг гарвал нэг ууч идэ. Наргийцэнгээ гэдэг л ботл өөрөөс нь гарахаа байж байна. Тухайн хүн өөрийгөө олоод ирэхэд тухайн хүний амьдрал бүхэн, хорон бүхэн өөрийн одоо дуртай зүйл, гой зүйлээ хийгээд ундраад байгаа хүн цаанаас нь гой ундарч амьдрдаг байхгүй. Ямар ч стресс тайлыг их шаардлага бол. Тэгэхээр тухайн хүнд асуудлууд их л байвал та өөрийгөө олохгүй л яваад байна гэсэн. Өөрийнхөө хийх зүйлийг хийхгүй л байна гэсэн. Ер нь бол залуу гэдэг юм уу, бага залуу байх та гэхдээ хүнд өдөрдүүлж хүн үзэх хэвээр заавал үзэх хэвээр хідэн зүйл байдаг байхгүй. Хүнээр өдөрдүүлж үзэх хэвээр ямар нэгэн байгууллагад ажиллаад тийм ээ. За тэгээд өөрөө тэрийгэ сурч мэдсэн зүйлээрээ хүнийг өдөрдөж үзэх хэвээр байхгүй. Тэр нь 1-2 хүн байж бодно шүү дээ. Тухайн жижигхэн өөрийн хэмжээнд хүссэн зүйлээ хийгээд. Тэгээд дээр нь энэний дараа хүн яг өөрийнхөө хүсснээрээ хүн өөрөө олоод тэрнийхээ дагуу одоо ажиллаж амьдрах хэрэгтэй. Хүмүүс зарим хүмүүсийг харахад нэх жаргалтай амьдрах ингээл хүмүүс ярьдаг байхгүй. Зарим хүмүүсийг харахаар нэх зовлонтой амьдрах юм аа. Энэ өстой хэцүү юм биш шүү гэдэг. Нөгөө талдаа бол тэр хүмүүс өөрөөрөө олцсон хүмүүс байхгүй. Сайхан амьдраад байгаа хүмүүс. Тэгэхээр тухайн хийж байгаа бүтээж байгаа зүйл нь мэддэг чаддаг учраас л зүгээр хүн харахад амархан хийгээд байгаа. Амархан жаргалтай амьдраад байгаа юм шиг. Зарим хүн бол ингээл зүтгээд надад юу ч болохгүй байна. Миний бүх юм болохгүй байна гэдэг. Гэтэл тухайн хүний алдаа нь бол яг өөрийгөө дотоод тал руугаа өнгөж хараагүй дандаа гадаад тал руу хараад байсан байгаа даа. Тэр өстой гоё маш яваад унтсан байна ч гэдэг юм уу. Тэр өстой гоё тийм гутал бүүз юу байдгийг ямар нэгэн гоо сайхан юм автсан байна. Би тэрийг авах хэвээр. Яг үндэ тэр хүн тэр хэрэгтэй юм уу? Хэрэгтэй бол авч болно л доо. Гэхдээ хүмүүс хэрэгтэй хэрэггүйгээ ялахгүйгээр л юм нийтлээ өөрийгөө зовоож идэг. За яг хоёлаас аль хэдийн дундаа орсон баг шүү. Гэтэ яриад байстай яриад баймаар юм байна. За нэвтрүүлгийн ивент тэгж байгаа. За одоо өнөөдрийн хувьд бол манай зочин ширээн дээр бол Sweet Compot байна. За мөн Pampan Chips байна. Ер нь за одоо хоёул нөгөө нэг хүнд ярианаас түр алдчихэ. За тэгээ. Ер нь хувь нь ер нь та амттай идэх хэр дуртай юм бэ? Ер нь бол амттан иддэг дуртай. За тэгвэл өнөөдөр бас нөгөө Sweet Compot-оос тайлбарлаж өгөх хэрэгтэй баха. За Sweet Compot-ийн хувьд бол нөгөө нэмэлт сахаргүй. За тэгээд яг нөгөө жимснээс гаргаж авдаг сахар ашиглаж хийдэг. За яг ийм бүтээгдэхүүн байгаа шүү. Тэгээд бүх хүнсний дэлгүүрүүдээр худалдаалагдж байгаа. Тэгээд гэр бүлтэй ч юм орой нэг амттай аваад орох үедээ Sweet Compot-ыг сонгож байгааыг зөвлөмөр. За мөн чипс байна. За чипс үлдээ хүн болгон л иддэг ямар нэгэн байдлаар. За өнөөдөр Pampan Chips-ийн за одоо sour cream onion төрлөөс нь би ястаа амсуулчмаар байна. Тэгээд компот идэх бол хэлээрээ хамаагүй. За та амсаад үзээрэй. За тэгээ энэ сайхан нэвтрүүлэлт орж байгаа. Энэ сайхан одоо бүтээгдэхүүний дэргэд бас байгаа юм чинь. За манай хөтлөгч гисэн. За би ч одоо өстө байнг шүү. Чипс бол гоё шүү. Нанцтай. За тэгээ нэвтрүүлгийн ивент Sweet брендийн бүтээгдэхүүнүүдэд дахин баярлалаа. За LED одоо бас манай нэг 20 хэдэн дугаарыг ивент итгэсэн байна. Одоо манай нэг ямар гоё. Нэг 25 дахь зочин баг болж байгаа хаа. За бас нэг зан үлийн юм авчирсан баг шүү. Надад сэлэм баг шүү тий. За энэ нь яг ямар учиртай, ямар учир утгатай зан үйлд оролцдог. За ямар хуу утгатай юм байгаа вэ? За яг хуу бас сонирчууж магадгүй, сонирн бичүүж магадгүй гэдэг шиг. Яг бөө хүн бол одоо янз янзын багаж хэрэгсэл байна л гэсэн үг одоо энгийнээр ярихад. Өөр ч үж болно. Одоо тухайн одоо хүнд засал хийх ч байт юм уу, тухайн одоо онгодынхаа үлэнд хэрэгэлдэг зүйлүүд гэсэн үг. За манай хэд хэдэн онгодууд бол бас ийм сэлэм хэрэгэлдэг, засалдаа хэрэгэлдэг гэсэн үг. Сайн сайхны төлөө хэрэгэлдэг гэсэн үг байхгүй. Тэгэхээр яг нөгөө нэг талдаа бол тухайн бөө хүн бол
Одоо энэ сэлмийг би өөрөө хийсэн байхгүй. За. Яг бүр нарийн уур хийцтэй бол биш л те. Гэхдээ яг нөгөө онгодуудын маань одоо хэрэглэх нөхцөлд болдог гэж ойлгож байна. Тэгээд энийг онгодууд маань одоо хийгэрээ ийм сэлэм хэрэгтэй гэдэг маш олон жилийн өмнө л доо хийсэн юм би. Тэгээд тухайн үед чинь нэг талдаа нэг онгод дээдсүүд тэнгэрүүд маань бол энэ сайхан зүйлийг хийгэр ихээр би амьдралдаа хийж үзээгүй. Худалдаад авчи гэхээр үгүй чи өөрөө хийгэрэй гэж байгаа байхгүй. Тэгээ яагаад би хийх хэрэгтэй юм бэ гэхээр тухайн хүн бөө хүн бол аль болох өөрөө чадаж ивэл урлах хэрэгтэй юм гинэ. Яагаад гэвэл одоо энийг би одоо урлахтаа хийхдээ юу гэдгийг за энийг сайн сайхны төлөө хэрэглэнэ. Онгод дээдсүүд маань одоо хүмүүст тус хүрэх одоо тийм ээ гайварцтай одоо далдын талын засаж өгөхөд энэ хэрэглэгдэх нэ гэж ойлгоод одоо тэндээ залбирч одоо нэгсэн та бясалгаж хийж байгаа байхгүй. Дэлгүүрээс юм уу энэ тентгээс судалдаад авал нөгөө гой хийцтэй газар чи энийг мөнгө болгож зарнаа гэж хэлсэн байх гэдэг байгаа байхгүй. Цаад тухайн зүйл энерги тухайн зүйл бодгол ямар нэгэн зүйл анх яаж үүссэн бэ гэдгээсээ тэр тухайн одоо энерги хүч чадал тэр зүйл нь илүү ажилдаг гэж үздэг. Тэгэхээр энд бол би нэг төрлийн ашиг бол энийг зарнаа 500 мянгаар 200 мянгаар зарна гэж бодог байх нь шүү дээ. Онгод маань сайн сайхан зүйлийг нь онгодынхаа үлэмтэл таалагдах юмсан тийм ээ гэж л бодож онгоддоо зориулж хүндлэн дээдэлж дотроо бясалгаж хийсэн зүйл байна. Тэгэхээр бөөгийн зүйлд бол зан үйлд одоо ийм зүйлүүд бол цаана амьтаа энергитэй гэж одоо урлахаасаа хийж бүтээхээс эхэлж л ам энерги шингэдэг. Тэгээд онгодууд маань энийг шившиж одоо өөрсдийн зан үйлдээ ашиглаж яг өөрсдийн багаж хэрэгсэл болгож байна л гэсэн. Гэх мэтчлэн бөөд бол одоо маш олон хэд сэнгэргээс хулаал маш олон зан үйлийн хэрэгслүүд байдаг. Тэгэхээр яг хоо ийм утга учир байдаг. Зарим онгодууд бол за 9 хүний гар оролцуулаарай. Гэхдээ 9 хүн ариун зөв сэтгэлтэй хүн байх хэрэгтэй шүү гэд. Тухайн хийж байгаа хүний сэтгэлийг маш их хараад байна шүү дээ. Тухайн хүний баяныг юм уу ядууг харахгүй байх нь шүү дээ тийм ээ. Тухайн хүний зөв сэтгэлтэй юу, зөв үйлдэлтэй юу гэдгийг хардаг байх нь. Тэгэхээр ингэж одоо хийж бүтээсэн зүйл бол тухайн бөө одоо маш хүч энергийг авчирна. Дээр нь тухайн одоо засж байгаа хэн нэгэнд жинхэнэ супер одоо туслагч одоо засагч одоо багаж болж хувирж байна л гэсэн. За нэг иймэрхүү бяцхан тайлбарлал. За баярлалаа. Ер нь яг нэг би бас үзэгчд бас энийг мэдчүүл за баг зэрэг мэдлэг авчвал зүгээр юм болов уу гэсэн шиг энэ хувь хүнийхээ үүднээс юус асуулт асуугаагүй шүү те. Тэрийг бас зүгээр бол бис нэг таныг сонирхол те. За энэ юм болоо тэрэнд юм болоо гэсэн асуулт ерөөсөө байхгүй шүү гэдгийг бас хэлмээр байна. Тийм зүгээр тэглэг байх ба. Таны хувьд би бас л нөгөө нэг хүмүүсээ сонссон юмнуудаа л ингээд батлах гэж асууж байгаа шүү те. Тэгмэд нэг хүнд олон төрлийн хүмүүс олон онгод тэнгэр буудаг гэж ярьдаг тий. Чи таны хувьд бол хэдэн төрлийн онгод тэнгэр байдаг вэ? За та өөрөө яг ямар төрлийн зан үйл хийдэг улаач хүн юм бэ тий? Одоо чинь бүхэн хараал хийдэг байж болдго юм уу? Эсвэл тэр нь боломжтой юм уу? Эсвэл боломжгүй юм уу? Худлаа юм хийгээд идэм үү? Эсвэл үнэхээр боломжтой тэр нь ямар нэгэн байдлаар карма гэж ярьдаг шүү дээ. Одоо нэг өөр дөр нь буцаагаад ирдэг ч юм уу? Иймэрхүү байдлаар нь тайлбарлаад ерөнхий нэг тайлбарлаад өгвөл яа гэм бэл та. За алинаас нэхлэхөө гэдэг шиг. За та өөрөөс эхлэв. Таны хувьд бол ямар төрлийн зан үйл хийдэг вэ? За миний хувьд бол их олон төрлийн зан үйл хийгээд байна. За нэгдүгürt бол зарим одоо бөөгийн ёсонд бол нэг л онгодтой байх жишээ бас байдаг юм байлээ. Зарим бөөгийн ёсонд бол яг нийт нийгмийн хараад илж байгаа дараа нь өөрийгөө хэлэх гэдэг гэсэн. Зарим нь бол одоо олон онгод тэнгэр дээдсүүдтэй байдаг. Тухайн хүний удам судар, тухайн хүний одоо өөрийн онцлогоос хамаарна. Хизээч адилхан бөө гэж байхгүй. Яг төстэй харагддаг, төстэй ойлгогддог одоо бөө гэж байж болох боловч яг адилхан бөө гэж хизээч байхгүй. Бөө болгоны одоо чаддаг, мэддэг одоо хүч чадал гэж ярил яг үндэ нэг хэмжээстэнд байдаггүй байхгүй. Бүгдээр өөр өөр хэмжээстэнд байна. Тэрнтэй адилхан одоо миний өнцгөөс бол одоо миний хувьд бол манай онгод тэнгэрүүд бол 5 дээдс онгод тэнгэр буудаг. За 5 онгод тэнгэр буулгадаг байх нэ гэсэн үг. Тэгэхээр энэ онгод тэнгэр маань бол өөр өөрсдийн үйл хэрэгтэй зорилготой буучна гэсэн үг. Зүгээр нэг буугаад л ундалж цайлаад л суугаад ах бол биш.
энэ онгод тэнгэр буюу бидний нэгэн цаг үед амьдарч исэн өвөг дээдсүүд маань бол эргээд энэ цаг үед ямар олон бөө гинт гараад ирэв сайн нэг хэсэг. Энэ бол нэг талдаа ерөнхий утга том утгаар нь ярихад бол энэ зөв гэж үздэг. Энэ дунд нь болсон болоогүй чадсан чадаагүй олон бөө байгаад болохгүй нь бол тэр амьдралын одоо тэнгэрийн одоо ёс хууль цаазаар арчигдсан бөөч байна. Тийм хүмүүс над дээр зөндөөч бас ирж байсан. Одоо ч ирдэг. Би ингээд явж исэн чинь миний хүүхд юм бөө болоо. Тэгээ ингээд явжсэн чинь ингээд болохоо ажиллаа гэл. Одоо хөвсгөлөөс 33 жил бөөлсөн эмэгтэй удаан ихчээс ахгуулаад 3-4 жил бөөлж байгаа хүмүүс ирж байгаа. Ер нь янз янзын хүмүүс л ирдэг л дээ. Одоо бүүн дээр чинь болж гин гэж ирэхгүй шүү дээ. Одоо нэг юм болохгүй байна л гэж ирнэ. Тэгэхэд бол онгодууд маань бол одоо уул ус тарих зан үйл дээр байж гин тийм ээ. Энэ дээр бол маш сайн зан үйл хийдэг. Ер нь бол бүх юм өөр холбоотой байхгүй. Одоо нэг талдаа би өөрөө бас Зайран Батбаяр тийм ээ. Гэж байгаа боловч нөгөө талдаа би өөрөө удам дамжсан барайч юм байхгүй. Манай ээж бол одоо бүдэ барайч гэдэг одоо говьчууд бол ер нь монголчууд манаас олноо таньнаа бас. Ер нь бол удам дамжаад ингээд энерги явж байдаг. Тэгээд хүнийг одоо ангааж явах нь. Одоо нуруу туруу тархитлагаач өвдөжээвэл барайл зүгээр болчих. Нэгдүгээр цэг гэж байна хүний биед одоо сэргээх цэгүүд байна. Нөгөө талдаа тухайн барайч бол энерги дамжуулагч байхгүй. Тухайн хүн сүнстэй учраас энерги суларсан үед хүний өвчлөл өвдөх магадлал маш өндөр болно. Тэгээд тухайн хүний амьдралын зан үйл мөр те байдлаас одоо ингээд хоёлаа олон цаг суудаг бол хоёлагийн хүзүү нэг талдаа жилэх магадaltaй одоо тулгатлагчийн маань хувьд бол хүзүү бол чилдэг байх гэдэг. Одоо ингээд хараад л хэлгээд нуруу ус бас зарим үед жоо хачаалт үедээ өвддөг. Би нурууны өвчтөд одоо би чи суумгай ажил хийдэг хүн. Бас иймэрхүү асуудал гардаг хэрэгтэй. Одоо чи судас бариад үзнэ. Хоёлынгийн үүдээс харж байгаа манай зураглаач бол ерөөсөө л нуруу байнга өвчтөд. За тийм байна. Тэрийг ерөөсөө байнга хэлдэг байхгүй тий. Одоо нэг талдаа хараад мэдэж болно. Хоёрдугаарт одоо нөгөө зураг аваад одоо нуруу нугсан яг хаана яаж хэдгээр үеиндээ суулт өгсөн байна уу, яасан байна уу те ингэж мэдэж болно. Тухайн хүний энергиэр нь бас мэдэж болно л гэсэн үг байхгүй. Гэхдээ яг энийг одоо нөгөө гайхуулах маягаар бол энэ одоо даалдын өвдөс чадварыг бол хэрэгжилж болдоггүй. Хүний сайн сайхны төлөө бол тухайн хүн хүсээд одоо зориод ирэх юм бол туслах боломжтой. Яг үндэ би одоо дэлхийн нөгөө өнцгт байгаа хин нэг монголч юм байна уу, гадаадч юм байна уу үзээд мэдээгүй мэдэх боломж байдаг. Тэгэхээр далдын ертөнцид бол үнэхээр мэддэг хүндээ бол нууц зүйл гэж байдаг байхгүй. Гэхдээ тэр зүйлд далдын зүйлд маш хүнд итгэлтэй хандах хэрэгтэй. Хүмүүс бол дүлгүүрээс талах авах гэж юм шиг талах аваад гарлаа. Тийм ээ? Төлбөр хийгээл гарлаа гэдэг шиг. Гэхдээ энэний цаана одоо энэ далдын ертөнцид хүн болгон одоо маш хичээлтэй, зүтгэлтэй, ёстой, жудагтай, жаягтай хандах хэрэгтэй. Хүн өөрийнх нь төөрөг тавиланг үзүүлэх гэж байгаа бол маш сайхан биеэ бэлдэх хэрэгтэй. Зөв сайхан одоо бодол энергитэй байх хэрэгтэй. Бусдаар бол манайхан ч зарим хүмүүс бүр донтцсон хүмүүс байдаг шүү дээ. Хүн болгонд үздэг гин гутал би үзүүлчихье гэл. Өөрийнх нь ажилд болж байгаа ч юм байдаг, болохгүй ч юм байдаг гэтэл нэг тэр юм ойлгохгүй мөртлөө зүгээр л би яаж амьдрах юм бол гэл. Бусдаас хайх гэдэг. Хүн бол өөрийнхөө дотоод сүнс мөн чанараас эхлээд хайх хэрэгтэй. Тэгээ олдохгүй бол одоо тухайн хүнээ сайн судалж хагаад тухайн удган зайран хэн байдгийг лам хэн байдгийг үзмэрч хүн дээр хандаж болно. Тэгтээ нэг тийм байна гэсэн үг. За хоёлаа чи юунаасаа би чи хазаа авчих. Одоо бас нөгөө талаараа за одоо таны хувьд бол хүнд сайн сайхан за нөгөө талаараа хүнийг бас ангаах юмд илүү ажилтдаг те илүү одоо тэр үйл хэрэг бүтээж явдаг юм биш. Нөгөө талаараа хүнд муу юм хийдэг ч юм уу тиймэрхүү зан үйлүүд байдаг болов уу? Нэг бас ингэж буруу зүрх юмд ашиглах ёстой байдаг юм уу? За бас таны хэлээд байгаа түрүүн маш олон бөөнүүд төрж гинэ. Энэ үнэн худлааг нь яаж ялах хэвтэй ард юм уу? Тэгвэл яг энийг тэгтээ угаасаа хилцэн дээр байх гэж миний бодож байна. Энэ хүндэтгэлийн зүйл ярих хэвтэй л хэлтэй. Гэхдээ хүмүүс мэдээж л болохгүй болоод миний хувьд ингэж боддог. Хүн бүх асуудал за эмч домлог бүх юмар яваад аргаа баргаараа хүн бөөдөр өчдөг гэж боддیں۔
лам дээр очдөг ч юм уу. Тий. Ер нь үнэ. Аргаа барахаараа. За мэдгүй эрт очих ёстой ч байж магадгүй л хэл та. Хүн яг туйлдаад ирэхээр л за ингээд нэг үзье да гэдэг зүйлийг очдөг гэж магад. Тэнгүүд тэрэн дээр нь хүн нэг байдгаа бариад нэг 100,000 төгрөг 200,000 500,000 төгрөг бариад очингууд тэр нь худлаа зүгээр л жүжиг тоглож байгаа юм байвал яах юм бэ гэдэг ч юм уу те. Үнэхээр тийм бол үнэхээр л харамсалтай. Харин те. Хэрэг болох гэдэг шүү дээ. Энийг бас те арт иргэд маань энийг бас өөрөө яаж ялгаж салгах ёстой юм. За нөгөө талаараа бас тийм муу зүйл хийдэг ийм хүн байдаг уу гэдэг ч юм уу те. Иймэрхүү асуултыг санаас тавьж байгаа шүү. За одоо бид нар энэ цаг үед бол сайн муу хоёр туйлд бол бид нар амьдарч байна. Сайн зүйлч байна, муу зүйлч байна. Одоо бүх шашин болон одоо бидний энэ миний энэ одоо нэг зам өрөөр явж байгаа юм шиг харагдаж байгаа боловч бас буруу зүйл хийж байгаа маш олон хүн байна. Тухайн хүний ухамсарын асуудал болчихж байгаа маа хувийн талаас нь ярихад бол за яг миний хувьд бол хараал гэдэг зүйлийг бол хийдэггүй, эсэргүүцдэг. Ерөнхий байр суурьаар ярил. За магадгүй хараал хийлгээд ирсэн хүнийг тэрийг нь одоо хариулж за хариулах нь ч юм бэ те. Ингээд ингээд хариулна дарна гэж хоёр янз гэж байна. Дарж өгдөг ч юм уу те. Хариулна гэдэг нь буцаад нөгөө тэр хүн монхог үлээр нэг хүн лөө буруу зүйл хийсэн байна. Тэгэнгүүт тэрийг буцаага явуулчих штэ. Энэ дэлхийгээс энэ ертөнцөөс тэр муу зүйлийг арилгах хэвээр. Баллуурдах хэвээр. Дарах хэвээр байхгүй болох хэвээр гэсэн. Хариулж болохгүй шүү дээ. Хариулж болохгүй. Юусэн шидийн буюу одоо янз янзын зүйлүүд л байдаг юм байна лээ. Тэгэхдээ тухайн бөө ямар үйл хийдэг вэ гэдгийг бол тухайн онгодынх нь язгуур одоо дээд тэнгэр аль төвшний одоо бөө вэ гэдгээс нь ялгаж болно. Ер нь бол зөв сайн байх тусмаа ариун дээд байдаг л гэж ойлгож болно. Энгийнээр ойлгоход бол за хараадаг бөө байна. Хараалыг тий хийдэг хүн байна. Тэр яг жинхнээсээ хараад чаддаг хүмүүс байна уу? Чадахгүй. Хоёр бас дахиад хоёр туйл байна. Ингээл салбар болгоно л хоёр туйл руу орчин. Чаддаг нь ч байна, чаддаггүй нь ч байна. Гэхдээ нэг юм байдгийн. Бид нар хин нэгэнд гомдоод, хин нэгэн өстөн дайсан гэд хин нэгнийг үзээд одоо хараадаг ч юм уу. Энэ бол арай буруу зүйл байхгүй. Бид нар энэ насандаа явж байгаа. Тэр зүйлийг тэгшлэх засах хэвээр үүрэг тавилантай ирсэн байдаг. Гэтэл хамгийн амархан буюу хараах, дарах одоо муухай зүйлийг нь дэлгэрүүлэх болчиход байна шүү дээ. Тухайн одоо нөгөө төмөс тарьсан бол төмсөө ураана гэдээ хоёлаа дөрөв ярьж ирсэнтэй адилхан. Тухайн хүн муу сэтгэлээр хин нэгэнд хандсан бол буцаал тэр заавал ирнэ. Одоо карма тий. Одоо ертөнцийн одоо хууль шүү дээ. Тэгэхээр хүн болгон сайн сайхан зүйлээр л тэрийг давж гарна. Нэг л тийм утга учир байна. Яг нь монголчуудад бол бас хараал чадах гэдэг юм зүйл ирсэн байдаг. Гадны харь орноос том жишээгээр ярихад. Энэ зүйлүүд бол зарим зүйл байгаа. Одоо манай онгодууд бол яг энэ зүйлийг дардаг одоо онгодууд байна. За бүр хүн ардтаа одоо тусалдаг, засдаг онгодууд байна. Уул усаа тахдаг онгодууд байна. Хүний эрүүл мэнд тийм ээ бие махбод тэр одоо засдаг, эмчилдэг, домдог онгодууд байна гэдэг. Ингээд төвшнөр өөр. Нэг улаач буюу удган зайран дээр бууж байгаа боловч тэр онгод болгон өөр одоо ажилтай, албан тушаалтай гэж хэлэх юм уу да одоо нэг тийм төвшин байдаг. Тэгэхээр бөө хүн бол одоо нэг талтай хүмүүс бол айдаг шүү дээ. Одоо бөө хүн хараал хийдэг гэдэг. Би яг наадхан дээр чахаа уучлаар яриа гэж хэлсэн уучлаар. Энэ аюул сонирхолтой ч юм эсвэл энийг заавал хүмүүс мэдэх ёстой юм гэсэн үднээс асууж байгаа шүү. За. Ямарваа нэгэн хүнтэй ингээм муудалцахад ч юм уу те. Иймэрхүү хандлагууд маш их гарч ирдэг. Манай тэр шүү. Манай өвөө ийм амар хүчтэй ийм хүн шүү. Манай тэр ийм хөвсгөлийн ийм хүн шүү. За нэг бүр ийм жишээ. Миний ойрын амьдрал зөө. Миний найзад миний найз дээр гарсан жишээ юм л да энэ. Их нэртэйгээ муудалсан чинь хатан аав нь тэгж дарамтлсан байгаа байхгүй юу? Энэ байж болох асуудал юм уу үгүй юм уу гэдэг ч юм уу. Иймэрхүү кейсүүд зөндөө гарч ирж байна л да. Зөв. Чинь хүнийг заагаад тэгж одоо айлах гэстэй. Зүгээр тэр хүн тэр хувь хүн тэр онгод тэнгэртэй муудалцаагүй шүү дээ. Тэдний зөрчилдөөгүй. Хувь хүнтэй зөрчилдсөний төлөө ийм зан үйлүүд хийн гэж сүрдүүлэх ёстой юм уу гэдэг ч юм. Иймэрхүү зүйлсээ л дээ. Энэ бол байж болохгүй зүйл байхгүй. Хэдий тэр одоо бүү онгод ариун байх тусмаа тийм ярианд орохгүй л ах хэрэгтэй. Нэг талдаа тэрийг ярьж байгаа юм бол ухаан дутсан байна л гэсэн үг л дээ. Яг нөгөө хүргэн хүн гэдэг юм уу дургууг нь хүргээд байсан юм шиг байна. Гэдэг шиг одоо энэ жишээнээс бол гэхдээ ингэж
сайн муу юм ярьж болохгүй. Ялангуяа үр хүүхэд, хүргэн бэр энэ хоёр хүн чинь нэгдээд дундаас нь үр хүүхэд төрлөө нэг айл болж галаа бадраалаа. Тийм ээ. Гэтэл тэр хин нэгнийг одоо хитэтсэн үг хэлээр дайрч доромжлох болвол эргээд үр удмаа харааж байгаатай адилхан. Нэг зүйлийг хэлэхэд хүн болгон нэг юм байдгийг мэдхгүйгээр зарим нэг тохиолдолд хүн хараацчихсан зүйл байна. Өөрөө ч мэдхгүйгээр хитрхи их уурлах, хитрхи нөгөө оюун ухаанаасаа хол зүйлэд холдож мунхаглах энэ зүйлд бол хүн өөрөө буруу зүйлийг бүтээчихэж байгаа байхгүй. Тэгэхээр хүн бол өөрөө инерхт. Тэгсэн хүн бол өөрийнх нь ажил бүтэхгүй. Гэтэл нөгөө хүн бол энэ намааг тийм хараачлаа. Хүнтэй хэрэлдсэн байж болно л та. Гэтэл хүн эсрэгээр ихэвчлэн өөрөөсөө болсон байдаг байхгүй. Өөрөө муу зүйлийг дуудсан буюу муу зүйлийг эхлүүлсэн. Нөгөө төмс тарьсан бол төмсөө авна, жимс тарьсан бол жимсээ авна. Тийм ээ? Мал хариулсан бол одоо сүгэл ууштай гэдэг шиг, тийм ээ? Энэ шиг хүн болгон өөрөө эхлээд буруу зүйлийг хийчээд бусдаас одоо юу гэдгийг буруу зүйлийг хайх тохиолдол энийг нь маш их байна. Энийг жоохон ялгаж салах хэрэгтэй болов гэж би боддог юм л та. За одоо хоёлаа жоохон ерөнхий юм орно. Би надад сонирхолтой нөө. Яг уу би нөгөө нэг ста мэдмээр байгаа юмнуудаа л гэж байгаа юм шиг ярьж байгаа шүү те. Мэдгүй надаас өөр ингэж асууж ирсэн хүмүүс танаас зөндөө байсан байж магадгүй л те. Нийгэм рүүгээ одоо ойлож байгаа юм. Тэнгүүд маш олон бүтэхгүй асуудлууд явж байна. За сая бүр амар гэмт хэрэгүүдч гарлаа. За мэдээж ингээд одоо би танд анх улс төр ярихгүй гэжсэн бол уучлаарай энэ дэр үнэхээр ороод ирээ. Ороод ирлээ гэдэг чинь. Ороод ирлээ те. Улс төр чи улс төрийг орлохгүй улс төр чамаар орлоно гэдэг л баг юм бах те. Тэнгүүд за улс төр ингээ нэг л тохинохгүй байна гэдэг ч юм уу. Ингэж яхад бүү хүмүүсийн за одоо улаач нарын те одоо нэгдэл за одоо энэ төрийн бас байгууллагууд байдгалах. Яг энэ чиглэлээр улс төрөө хүнгүүлэхийн тулд за хүн ардоо эрүүлэнх байлгахын тулд хийдэг зан үйлүүд байдаг уу? Тэр нь бол яг ямар нөлөө үзүүлж чадсан юм бэ? Ямар нөлөөтэй байд юм бэ? Бодит нөлөөнүүд нь юу байсан бэ? Гэдэг ч юм уу те. Мэдээж таны хувьд бол сайн сайхныг үргэлж хүсч ингэж те. Хүмүүс сайн сайхан зан үйл хийхийг ирмэлцдэг хүн байна те. Яг энэ шиг нийгэмдээ ингэж хэрхэн зөв сайн сайхнаар үлгэрлэж байсан бэ гэдэг ч юм уу. Иймэрхүү асуулт тавьмаар санагдлаа. Одоо алхам тутамдаа сайн сайхныг л бүтээх гээл явж байна. Улаач хувийн талаас ч гэсэн. Гэхдээ бөө хүмүүс бол язуур дээд онгодтой хүмүүс бол энэ нийгэмдээ маш их зүйл хийж байгаа. Тэрийн зүгээр хүмүүс мэдхгүй өнгөрдөг гэж магадгүй. Яг өөрийнх нь хүрээллийн одоо таньдаг мэддэг тийм ээ дагдаг хамтардаг хүмүүс бол мэдж байгаа. Гэхдээ бид нар нөгөө сошиал энэ ертөнц интернет ертөнц одоо энэ орчин үед бас юм сайхан хөгжсөн байна. Тэгэнгүүт хүн бол фэйсбүүкээ ухаж байгаа бол тухайн хүн юу үзэх сонирхолтойгийн дагуу адилхан төстэй мэдээллүүд одоо хиймэл оюун ухаан гэдэг шиг цаанаас нь өгдөл гарч ирдэг шүү дээ. Нэг гоё дуу сонсох хэрэгтэй бол цаанаас нь дандаа дараагийн гоё дуунууд гаргаж ирээ. Улс төрийн одоо хүн амтныг сонирхож үздэг бол тэр нь дараас нь гарч ирээл. Тухайн хүн болгон одоо фэйсбүүкээ үзээд би ямар хүн бэ гэдэг өөрөө дүгнж болно. Өөрөө. Дандаа л болж бүтэхгүй юмыг хүн үзээд байвал дандаа тийм сенсац мэдээлэл гарч ирдэг. Дандаа сайн сайхны одоо ямар нэгэн шүлэг одоо сонсох дуртай бол тэр нь л гарч ирдэг. Гэдэгтэй адилхан одоо нэг талтаа бол ийм байдаг. Нөгөө талдаа бол бөө хүн болгон нийт олонд хэлсэн ч вэ, хэлээгүй ч вэ алхам тутамдаа Монголын хувь заяа ирээдүйн төлөө үйлийг хийдэг. Тэр чадaltaй бол тэр сэтгэлтэй бол хийж байгаа. Одоо ч хийж байгаа. Би бол 10 гаруй жил одоо бөөлсөн байна. Энэ цаг хугацаанд зориод ирсэн хүмүүст өөр хэмжээнд туслана. Тэрнээс гадна онгодууд маань тэр нутагт очиж тийм зан үйл хийх хэрэгтэй гэж байгаа. Тэр нь Монгол улсын тэр нутаг оронд тэгж нөлөөлөх хэрэгтэй гэж байгаа. Энгийнээр ярихад бол бөө хүн бол байгаль дэлхийн салхи шуурга тийм ээ хур бороонд нөлөөлөх чадвартай бөө хүн. Тухайн онгод нь тийм чадaltaй бол тэр бөө нөлөөлж чаддаг гэсэн үг байхгүй. Энгийнээр ярихад говь нутаг руу бол сүүлийн үед бол уул уурхай гэж хөгжчихсэн. Тэнд чинь бас далдын хүч буюу одоо лус савдаг буюу одоо уул усны эздүүд гэж байдаг. Хүн бүхэнд бол нөгөө амьтаа бүхэн
сүнстэй. Одоо та бид хоёр амьтанд сүнс гэж байх нэ. Улаан цус гардаг амьтан болвол сүнстэй гэсэн. Амьгүй бүхэн эзэнтэй гэж үг байдаг. Одоо мод чулуу, уул ус, газар шороо болвол тэнд эрхшигч эзэн байдаг. Далдын хүч. Бүү бол далдын хүчтэй хамгийн төгс харилцагч би хувьдаа боддог. Яг л өөрийнх нь онгод тэнгэр чинь хий биетэн хийсгэлэн дүртэн далдын хүч байхгүй. Тэр өвөг дээдстэйгээ харьцаж чадж байгаа бол тэр өвөг дээдсийн хүч чадлаар дамжуулаад өөрийнхөө одоо хэмжээнд далд ертөнцтэй бол бүрэн төгс харьцна. Өөр зүйлүүд бол өөрөө ямар нэгэн далд зүйлтэй холбогдож чадаагүй учраас зарим тохиолдолд жоохон дутуу байна уу да гэж анзаардаг зүйл байна. Бусад шашны хувьд яг хөө сайн одоо шашнууд бол бүгдээрээ зөв амьдар сайн сайхан бай, энэрэнгүй бай гэл. Эцээч буруу юм заахгүй шүү. Буруу юм заахгүй шүү. Хэнийг нэг очоод зодоотох, зовоогоотох гэж ямар ч бурхан шашны одоо урсгал байхгүй гэж би ойлгодог. Сайнтай одоо зөв сайхан харилцах хэрэгтэй. Болохгүй бол үнэхээр бас нөгөө тэрэнд нь таарсан зохицуулт хийх хэрэгтэй байх. Гэхдээ бөө хүн бол одоо юу гэдгийг хараах чадвартай хүмүүс бол байгаа. Гэхдээ тэрийг ямар үед хин дээр ашиглах вэ гэдэг л асуудал байгаа байхгүй. Ер нь бол үнэхээр энэ дэлхийн ертөнцийн одоо Монгол улсынхаа сайн сайхны төлөө бол бас нэг жижиг муу зүйл хийж бас болох байх л та. Хэрвээ нөгөө сайхны төлөө хийж байгаа бол. Бусдаар зүгээр хувь хүний ашиг онжоо, хувь хүний жижиг асуудлын төлөө хин нэг зовоохын тулд юм хийж байгаа бол тэр маш буруу болчихж байгаа. Тэгэхээр нэг иймэрхүү л байгаад байна л да. За ойлгомжтой. Жохон халиал яваад байна. За яг бас нөгөө манай үзэгчд маань авахын аваад хайхын аваад хоёулынх нь яриа заавал зүг байх албагүй шүү дээ. Би бол тэгж бодод. Одоо чинь нэг грил тастал оруулангууд нэг сөрөг комент байдаг л байна. Тэр угаасаа байх ёстой ч гэж миний хувьд боддог төрлийн юм байна. Яг үнэ. Батбаяр ах за бөөгийн зан үйл хийгээд одоо 10 гаруй жил болж ийн гэж байна тий. За олонч хүн тань дээр ирсэн баг. Би нэг сүулт яг манай гэр бүлийнхэн за ихэнх хүмүүс одоо иргэдийн хувьд бол ар гэрн шарын шин төмбөс маш их байгаа. За нөгөө жил болгон л засал ном хийлэгдэх те. Нэг лам авчраал гэртээ дуудаад за нөгөө лам нь засал ном хийгээл явдаг ч юм уу. Энэ жилийн үед би бас засал хийлгэсэн баггүй. За жилийнхэн заслыг хийлгэсэн. Жилийнхэн заслыг хийлгэсэн те. Яг үнийг хэлэхэд би өөрөө нэг амар дуранд очоогүй. За ингээд би миний жил ингээд энэ жилдээс бүтэн гоё байлаа гэж боддоогүй. Би өөрөө ч нэг сүсэг бишрэл байгаагүй миний хувьд яг үндэ. Ялт манай ихч маань өглөөд исэн гэдэг ч юм уу те. Ингээд очлоо. Над шиг бас жишээ нь зөндөө байгаа хаа. Ингээд очлоо. Тэнгүүд надад зүгээр бүр миний ингээд сэтгэлийг гонсоолгосон юм нэхэр ганд руу оронгууд тэр номнууд нь ингээд нэг юм каст болсон байхгүй банк шиг те. Тэнгүүд тэр ном титэн төгрөг, тэр ном титэн төгрөг. Гээд тэнгууд юм нөтийн баримтж өгч явах шиг те. Тэр нь надад жоохон мэдхгүй тийм байх ёстой ч юм уугүй ч юм сайн мэдхгүй л байна. Энэ бүр бизнесийн байгууллага шиг ажиллаад байгаа ч юм уугүй. Би бас тэрийг бас ойлгоогүй те. Тэр шиг за мэдээж би тань дээр очлоо гэж бодъё. За уучлаарай би үнэхээр дураар асууж иж магадгүй шүү те. За тэнгууд би заавал тань дээр юм авч очих ёстой юм уу? За магадгүй нэг сая төгрөгтэй очих ёстой ч юм уу? Ингэдэг юм байдах ёстой юм уу? Ёсгүй юм уу? Эсвэл гаргалгаа нь юу гэд юм бэ? Иймэрхүү зан үйл хийхэд яг ер нь ямар учиртай байх ёстой юм бол гэж л асууж байгаа шүү. Та зүгээр ойлгоод ирээ. Зөв. Яг хоо альва зүйлд бол өргөл барьц тухайн зүйлдээ тохирсон юм уу, төгссөн байдлаар байх ёстой гэж үздэг. Яагаад вэ гэвэл тухайн хүний үйл өөрийг тэр хүн үнэхээр засгаж байгаа юм уу, туслахж байгаа бол тухайн зүйлээс ямар нэгэн нөх сэтгэлийн өргөл байх хэрэгтэй байхгүй. За тэр нь бол яг нэг нарийн үн ханш байх нь зохимжтой юм уу үгүй юм уу? Бурхан шашны талаар ярихад яг хуу зарим хүмүүс буруу зүрөө одоо хойлалуу ярьж комент бичиж магадгүй. Гэхдээ бурхан шашны талаас ярихад Хиймрийн сан гэд хойлоод уншил та Тулга Батбаяр хоёрт. Тэгэхэд нэг л Хиймрийн сан уншиж байгаа байхгүй. Энэ хэдэн 100 мянган жилийн өмнө энэ ном бичигдсэн. За орчуулад яг би төвд хэл мэдэхгүй ч гэсэн ерөнхий бол лам нар бас хүмүүсээ сонсож байхад ерөнхийдөө ерөөл гэдэг юм аа. За тулгын маань хэмэр нь бадарч явах болтугай тийм ээ сансан ажил бүтэж явах болтугай ч гэдэг юм уу. Монгол үгээр хэлэхэд орчуулахад зүгээр л монголчуудын бид бүхний өдөр тутамдаа хэрэгэлдэг үг үйлдэл ерөөл байгаа байхгүй.
Тэгэхээр чи бодохоор одоо энэ бол нэг талдаа хүрж болно. Надад баг хүрээд чамд сайн хүрж байж бас болно. Ягаад бол нэг л арьцмарын одоо гутал гэдэг шиг нэг л арьцмарын одоо ерөөл хэмнэсэн байна шүү дээ. Болохоор тийм. Нэг л стандарт. Танд өөр юм шиг надад өөр юм шиг гэж байхгүй үстэй. Байхгүй. Эсвэл бол одоо хоёулаад адилхан уншицсан. Гэхдээ хоёулаад энергийн хувьд бол нэгэнд нь их хүрээд нэгэнд нь бага орч магадгүй байхгүй. Ягаад бол нэг нь илүү зовоод байсан байж магадгүй. Нэг нь илүү жаргаад байсан байж магадгүй. Нэг нь арай өөр байхгүй. Бүү бол тухайн хүнд яг таарсан заслыг л хийнэ. Яг л тэр хүн зориулж байна. Хэдэн 100 мянган жилийн өмнө чамд зориулж одоо нөгөө ямар нэгэн бурхан шашны талаар бол тэр заслууд нь байдаг бол бүү хүн бол яг л тэр онгод чамайг хараад за өөрөө чинь тим дутуу байна, сул байна. Энэ дээр ингэж засч өгөө гэд засаад өгч байна. Тэгэхээр бүү бол яг л тэр хүн таарсан арьцмарын гутал өгч гин гэсэн үг. Хөл нүцгэн хүн ороод ирэй гэж бодоход тэр хүн таарсан гутлыг л өгөх хэрэгтэй байхгүй юу? 41 өмсдөг бол 41-ийг л өгөх хэрэгтэй байхгүй. Зарим нэг талаас бол шашнууд маань бол нэг л юм өгöd байгаа шүү дээ. За яг зарим нь багдсгээл, зарим нь томцсгээл гуталтай яваад байна гэдэг шиг. Тэгэхээр миний хувьд бол ингэж одоо ойлгодог юм. Гэхдээ бурхан шашин буюу одоо бүх урсгалд бол сайн сайхан зүйл үнэхэр байдаг. Та охин маань ямар шашин шүтдэг тэрийг л шүт. Үнэхээр тэрний сайн сайхныг та олоод харцсан бол тэрнээсээ та бүх сайхан зүйлийг бас авах боломжтой. Хүн ер нь өөрөөсөө эхэлдэг байхгүй. Тухайн зүйлийг хүн энэ надад таардаг болдгоо л гэж ботсон бол тухайн хүний одоо орчин үеэр ярихад бол далд ухамсар буюу манифест энэ төр гэж бас яриад шүү дээ. Өөрт нь нийцэж байгаа тэр таарах магадлал маш өндөр. Өөртөө дотроо бол ингээ нийцэхгүй байна гэж бодож ивэл хүчээр их жахан ч юм аваачаал засал ном илгээдэй бол тал нь хурж магадгүй тал нь хөрөхгүй ч магадгүй. Тэр би бас надад анханасаа л би энэчтэй гэж бодсон болохоор тэгээ одоо бутсан магадгүй надад нөлөөлөхгүй ч байгаа юм бол би бас мэдэхгүй юм байна шүү дээ. Нөлөөлж болно. Нөлөөлөхгүй ч гэж болно тий. Тэгвэл хүн нөгөө хүсэхгүй байгаа учраас өөрийнхөө нөгөө тага хаачдаг байхгүй. Одоо аяга байлаа гэхэд тагтаа аяга байж болно л дээ. Энэ сайхан одоо жимсний гоё төрүүлсэн компот байна шүү дээ тий. Энийг тагтаа байгаа учраас энэ нөгөө цэвэр ариун одоо үлдвэрээс гарснараа байгаа байхгүй. Нэг талдаа. Хүн болвол нөгөө засал хийх гээд очихдоо тагаа нээх хэрэгтэй байхгүй. Саваа нээж би сэтгэлээ нээх хэрэгтэй. Тэгээ нээхгүй байх юм бол нөгөө дээр нь гой юм нэмж амтлагч хийх гэсэн чинь байхгүй. Чи хүлээж аваагүй л гэсэн. Тэгэхээр үнэхээр дотроос л хүн ерөөсөө кодтой. Нээж хахаа хүн өөрөө л мэддэг. Одоо юу гэдгийг над дээр ирсэн хүмүүсийн бүгдээрээ ирээл ямар нэгэн байдлаар сайхан болчдөг байхгүй. Гэхдээ ихэвчлэн над дээр тэр ирж байгаа хүмүүс өөрсдийн хүслээр ирсэн байхгүй. Ихэвчлэн онцлог ялгаан тэр. Тагаа нээгээд ирж байгаа. Нээгээд ирж байгаа байхгүй. Нээгээд ирсэн учраас би тэнд нь чадлаараа гоё амтлагч хийгээд гоё жимс дээр нэмж одоо баяжуулж өгч байгаа байхгүй. Тэгж л засч ийн гэсэн. Бусдаар бол хүчээр чирээд ороод ирсэн хүн бол яг үндэ би 1000 заслыг тэр хүнд нэмэргүүл гэж хэл. Заавал ийм за яг байх. Нэг ийм хүмүүс бас байж магадгүй. Тань дээр ирж исэн ч гэж магадгүй. За. Ер нь ирсэн. Юу ч наадхаа болцсон гэдэг хүмүүс байдаг шүү дээ, тий. Өө өстө нач хутлаа. Иймэрхүү бүр манай нийгмийн нэг талч байгаа. Байгаа тий. Таньсан зөндөл тохиолдсон баг. Гүүд нэг та ингээд өөрт нь тусалчий гэдэг тэнгүү таныг өөдөөс чи ингээд сориод идэх ч юм уу. Чи ингэдэггүй, чи тэгдэггүй, түүл яа тийм гэдэг ч юм уу, тий. Хандлага ч юм уу иймэрхүү байсан хүмүүс байдгүй юу юм. Цөөн тохиолдолд бол байдаг. Мэдээж байна шүү дээ энэ ертөнцийн чинь. Тэгвэл нөгөө хүмүүс мэдээж тагаа бүр маш сайн чангалаад ороод ирж байгаа тий. Тэр хүмүүс та ер нь туслахыг хүсдэг эсвэл яг үнэхээр яа чи энийг хэлээд өгч тэгвэл би чамд итгэе гэдэг ч юм уу тий. Тэнгүүд та өөртөө итгүүлэхийг хүсэж ямар нэг үйлдэл хийдгүү эсвэл та ер нь яа юм бэ? Би тэр хүний нөгөө яавал онгохоор л одоо ярилцсан гэсэн. Гэхдээ яг ер нь бол ийм л дээ. Тим хүн одоо ээж нь одоо юу гэдгийг хүүхдэд дагуулаад ирье гэж боддог. Яг үн яг ийм жишээ тий. Ээж нь бол үр хүүхдээ сайн сайхан яваасаа гэж хүний их хүн гэдэг амтан гэдэг ч одоо л хамгийн дээдийн дээд хайр суугаа болохгүй байна. Энэ ингээд ажилдаа тогтохгүй байна гэж аваад ирж байгаа байлгүй тий. Үр хүүхд нь би өстой зөндөө хүн амтнаар явсан. Чи нэмэр болдгүй ингэдэг шиг. Яг тухайн хүн бол зарим бүр тэрэндээ донтцсон гэдэг юм уу бүр ингээд хэр баргийн хүн намайг дийлдэггүй ингэдэг шиг бараг тэр хүчээ үзээд байгаа юм уу яагаад байгаа. Тийм эготой цөөн тохиолдол байдаг. Гэхдээ тэр хүнтэй уулзаад би өөрийнхөө л байдаг. Би тэр хүнд
ямар мэдрэмж төрсөн. Тухайн одоо кино бид нар зохиод бичдэгтэй адилхан бичихгүй шүү дээ. Тухайн хүнтэй ярилцаад одоо хоёулаа бол юу ярихаа яг үндэ мэдэхгүй шүү дээ. Хоёулаа өнөөдөр анхудаа танилцсан сайхан яриа өрнүүлж байна. Тэгтээ чин сэтгэлээсээ л үннээрээ л байх хэрэгтэй ер нь альва зүйл. Тэгэхэд бүх зүйл цаавраа болтдог. Өөрийн хэмжээнд би яг зан үйл хийгээд одоо засаж болно. Ярилцсанаараа бас засаж болдог байхгүй хүн. Нэгсэндээ хоёлаа одоо зөв сайхан юм ярьж байгаа бол чамайг бас засчиж магадгүй. Жохон сүртэй одоо жохон сонирхолтой байлаар ярихад. Энэ яриг сонсож байгаа хүмүүст бас хоёлаа засчиж магадгүй шүү. Би магадгүй гэж хэлж яг одоо ярилцлага учраас. Гэхдээ нэг талдаа бол заавал хит сэнгэрийг барьснараа засах биш. Тухайн хүнд юу дутагдж чинь, юу асуудалтай байна гэдгийг зөв онцлоод тэрний дагуу ярилцаад эхлэхэд л тийг засч эхэлдэг байхгүй. Бие биендээ итгэж эхлэхээс эхлээл засал эхэлдэг гэсэн үг. За миний хувьд бол зүгээр яг өнөөдрийн ярилцлага одоо нэвтрүүлэг нь яг шовтрох шатанд орж байна. За нэг цаг чи ярина ийм байдаг байхгүй. Маш бага бол явчлаа тийм шиг. Хүмүүс миний хувьд болохоор тантай өнөөдрийн ярилцсан ярилцлагыг ингэж дүгнэлээ. За таны бол хувь хүн чинь гэх юм уу та бол өөрөө юмыг зүгээр харах хичээдэг юм байна те. Аль болох зөв байлгахыг хичээдэг ч юм уу. Тэгээ бөөгийн урсгалыг гэсэн маш гоё энгийнээр тайлбарлахыг хичээсэн гэж миний хувьд бодлоо те. Линус нэг ч амар хүнд юм ярьсангүй бах те. Нэвтрүүлгийн төгсөл би хүн болгоноос сууд юм аахаа. за Подкастт анх таныг санал тавьж байхад за би ярилцлагын нэвтрүүлэлд орчих юм гэдэг мэдээлэл авсан баг. Ийм зүйлүүдийг ард иргэдтэй хэлчих юмсан. За энэ зүйлийг нэг ойлгуулчих юмсан гэж бодчихвол нэвтрүүлгийн сүүлийн хэсгийг би дандаа зочиндөө үлдээдэг байна. Тийм болохоор яг энэ сүүлийн хэсгийг танд үлдээ. За яриг үйл үнэхээр одоо ингээл доктор бахан давхцаал нөгөө хэл хийсэн гэдэг бодлоод орж ирж байна л да. Гэхдээ хүн нөгөө энгийнээс л эгэлгүй үүсдэг байхгүй. Эгэлгүй зүйл бүхэн энгийнээс л ихсэлтэй байдаг. Тэгэхээр хүн болгон одоо энэ дотоод сэтгэл мөн чанараа өнөөдрөөс эхлээд ариун зүв байлгаарай. Хүн сэтгэлээ жолоодож амьдрах хэрэгтэй гэж манай онгодууд хэлдэг юм. Хүн сэтгэлээ жолооддог юм байна. Морь унахад хүн морь жолоодож морь ундаг юм байна. Машин унахад машинаа жолоодож би хаа очих гэж байгаа вэ? Энд ирэх гэж байгаа шүү дээ. Тэгэхээр энд ирэх замаа би тооцож одоо ийшээ иргэн чулуу мод байвал тойрж гарна. Ингиж нөгөө сэтгэлээ энтэй ижилхнэр жолоодож амьдрах хэрэгтэй. Тухайн нийгэмд ямар ч их асуудал байж болно, ямар ч жаргалтай сайхан зүйл байж болно. Хүн тэгтээ хаана очихоо мэддэг байх хэрэгтэй шүү. Энэ цаг үед хүмүүс бол хаана очихоо хөвчлэн бол мэдэхгүй амьдраад байна. Яг л ингээл нөгөө энд ингэсэн чинь нэг одоо юу гэдгийг нэг гөлөг жоох муухай альжиж магадгүй. Нэг нохоо байлаа гэхэд нэг мах тавьчихсан бол тэр нохоо өлсөж байгаа бол аваад идэн шүү дээ. Дахиад цаашаа 2 3 алхахтан дахиад мах тавьчихсан бол нохоо цаашаа явал идэн. Гой амттай хоол өгцсөн бол тэрнтэй адилхан бид нар ерөөсөө хаа хүрэхээ мэдэхгүй л яваад байна. Яг л тухайн үеийн өгөгдсөн асуудлаар л яваад байна. Гэтэл тухайн хүний төөрөг тавилан заяа тавилан болвол тэнд очих ёстой шүү гэд. Тэр уулын оройд очих ёстой шүү. Тэр гой модны дэргэд тэр ус тэ аршаан булгийн дэргэд очих ёстой шүү гэдэг ч юм уу. Тэр сайхан хөдөө очих ёстой шүү ч гэдэг юм уу. Ямар нэгэн байдлаар тухайн хүний цэг төрхтөн л тодорхойлогдсон байдаг. Тэрийг аль болох дагах ёстой. Хүн бол энэ амьдралд бол сайн сайхныг л бүтээх гэж ирсэн шүү. Ялангуяа Монгол хөх толботон хүмүүс. Энийг өөрөө хийх хэрэгтэй. Хийж чадахгүй байгаа бол хин нэгнээс тусламж аваад тэр хүнээс тусламж аваад зүгээ тодорхойлцсон бол цаашдаа тэрийг өөрөө гээйлгүй, орхилгүй явах хэрэгтэй байхгүй. Тэгэхээр маш олон зүйл байна. Энэ ер нь бөөгийн тухай ярихад хоёлаа захаас нэг чинх одоо илс аваад одоо илсэн далайн очлоо тийм ээ. Илсэн ууланд очлоо. Бүр ойлгох хэрэгтэй юу тий? Чинхэл одоо нэг юм илс аваад ингээд гоожууллаа та хоёлаа гэдэг шиг. Яг Батбаяраас би бас нэг магадгүй нэг нэвтрүүлэг маань бас сонирхолтой олон хүнд хүрээд за магадгүй аргумент дэвшүүлээд ингүүл би таныг дахиад өрөхөд бэлэн байна. Хоёлаа илүү цаашаа жоохон гүнзгий орж болох байх гэж миний хувьд бодож байна. Та юу гэж бодож байна? Миний хувьд бол нээлттэй. Одоо өөрийгөө би бас одоо нэгсэндээ нөгөө тодорхой хэмжээнд боловсрсан гэдэг юм уу. Одоо ялангуяа энэ одоо өөрийнхөө зорж хийж бүтээж байгаа өөрийнхөө сүнсний заяа тавилан олсон гэж би боддог. Тийм учраас миний хувьд бол одоо юу гэдгийг бүхэл юм маань
тэгш сайхан л явдаг. Одоо нэг хүмүүс яриад байдаг чинь манай нэг бүү найз байдаг юм л да хошигноод надад ярьж ирсэн. Хүн ханийн одоо өөрөө хань ижилэг байж хүнд ханийн тэнгэр дуудана гэж байхгүй гэж хошигнол ярьж байхгүй. Нэрээ бас бодсон бас үнэн байхгүй. Тухайн хүн ихнэргүй ээжиж одоо тухайн хүнд ихнэр дуудаж өгнө гэдэг ч юм уу ийм заслыг хийж өгнө гэвэл байж боломгүй зүйл байна. Ягаад гэвэл хүн өөрөө биеэ засцсан байх хэрэгтэй байхгүй. Миний хувьд бол яг бусдаас нэг илүү гарахгүй ч гэлээ. Өөрийнхөө яг ажил амьдрал амжилт бол яг л би өөрийнхөө хүснээр явдаг. Одоо хань ижил үр хүүхэд тийм ээ. Ахан дүүс онгод тэнгэр өөрийн одоо авьяас чадвар бэлэг оюун бүх юм ал өөрийнхөө хэмжээнд нээсэн. Ийм олон одоо мундаг сайхан одоо удган зайрангууд бусад одоо шашны төлөөлөгч нар энэ Монгол улсад болон дэлхийд маш олон байдаг. Тэр хүнийг одоо олж таньж тусламж тэр хүмүүс авч болно. Тийм ээ. Тэгэхээр бүх зүйл нийгмийн бүх зүйл маань энэ ертөнцийн бүх зүйл маань одоо болохоо айтсан зүйл биш. Бүх зүйл маань болоод байна уу бас биш байна. Бид нар эхний ээлжинд сайн муу хоёр ялгах хэрэгтэй байдаг. Одоо энэ төөрөг зурхай одон орон одоо юу гэдгийг одоо их зөнгүүд байна л да. Энэ цаг үед бид нар бол цэгцлэх цаг үед төрсөн хүмүүс. Та бид нар бүгдээрээ энэ ертөнцийг байх нь энэ Монгол улсаа байх нь байна. Энэ байгаль дэлхийг бид нар цэгцлэх цаг үед цэгцлэх одоо үүрэгтэй энэ хүний ертөнцид хүмүүн зайн төрсөн хүмүүс шүү. Тэгэхээр зөвхөн өнөөдрийгөө бити бодоорой. Та өнөөдрийг бодоод байвал та өнөөдрийн талыг ч одоо гатлахад хэцүү бол. Нийгэм цаг үе маань. Үнэхээр хүний төлөө явж чадах юм бол тухайн хүнийг одоо ивэл буян гიშгэн шагнаж дүүргэж өндөр дээд онгод тэнгэрүүд нь ивэхэд бэлэн байдаг. Ерөөсөө монголчуудыг бол нэг л үг хэлдэг шүү дээ. Бүр болохоо хэцүү нэг энэ нэг заяа нь хайсан хүн, тэнгэр нь хайсан гэж. Монгол хүн болгон тэнгэртэй байхгүй юу? Гэтэл тэр хүн буруу яваад байсан чинь нөгөө заяа тавилан буюу тэнгэр нь хайцсан байх гэдэг шүү дээ. Эсвэргээрээ хүн өдөр бүхэн зөв оюун ухаанаар өөрийн одоо сайн сайхнаа бусдад сайн сайхныг одоо хийж бүтээгээд өчүүхэн гэлтгүй яваад ах юм бол тухайн хүний тэнгэр нь ивэдэг заяа тавилан дүүрэн зураг төргөөр явдаг. Тэгэхээр монголчууд бол дэлхийн ертөнцийн дээр байгаа бүхэл хүн жаргах уу, зовх уу гэдэг нь эхлээд танаас өөрсдөөс шалтгаалдаг те. Би жаргамаар байна гэд хаашаа явах хэвээр. Тэрийг хүн мэдчих хэвээр. Хүнд үзүүлэх гээд байгаа юм уу? Эсвэл өөрөө ном сонин уншиж гэгэрч одоо зөв сайхан болох гээд байгаа юм уу? Маш олон зам байна шүү дээ. Өөрийнх нь замыг хүн олох хэвээр. Эхлээд би тэнд очино гэдгээ тодорхойл. Яг хаа дунд нь намаг замын бартаа байж болно. Тэрийг тойроод гарах юм уу, даваад гарах юм уу? Тэр хүнд тухайн зорилгоо хүн олсон болвол хэцүү ч вэ, амархан ч вэ тэр зорилго руугаа дөх боломж бол үе таалга нээлттэй байдаг. Хүн болгонд сайн сайхныг бүтээх боломж байдаг байхгүй. Монголчуудыгаа одоо би хамгийн сайн сайхнаар өдөр бүхэн жаргалтай байгаасаа, хамгийн сайн сайхнаар өдөр бүхэн амжилттай байгаасаа гэж одоо хүсмээр байна, ерөөмөр байна. Биш таны түшээ юу гэргийч? Одоо манай хүн чинь түшээ. За. Ер нь ихвчлэн тийм байх юм тий. Эхнэрүүд нэг ойр сайн мэддэг хүн түшээ нь болчихдгоо. Ер нь сонгод юм уу яа гэм бэ тэрийг? Түшээ гэдэг бол нэгдүгээрт онгодууд сонгодог. Одоо жишээлбэл надад түшээ гэдэг хит хүн байна л да. Одоо онгодууд маань л хэлсэн. Сонгосон. Нэгдүгээрт бол манай ээж. За. Одоо алтан түшээ гэж ярьдаг. Тэгээд хоёрдугаарт одоо хань ижил маань байна одоо. Өдөр бүхэн хамтдаа бүх зүйлээ бүтээгээд явж байгаа шүү дээ. Надтай хамгийн ойр байдаг. Миний санаа бодлыг бүгдийг мэдчихэж байгаа. Онгод тэнгэртэй хамгийн ойр байдаг хүн бол эхнэр одоо манай уран цэцэг. Түшээ сайтай хүн бол бас үйл сайтай л байна гэсэн үг. Тэгээд хоёр одоо ах маань байдаг. Манай хүний түшээ ах маань байна. Манай одоо миний төрсөн ах хоёлаа дахиад жилтэй хүмүүс аахгүй. Нэгсэндээ жигүүртэн жилтэй хүмүүс гэсэн үг. Батмар ах маань байна. Батмар ах маань бас өмнө говьт бас алдартай мундаг сайн барайч хүн байдаг. Тэгээ яг энэ түшээ нарыг онгодууд нэг талтаа сонгоно. Нөгөө талтаа хүний хайн ижил гэдэг бол нэгэн биений хоёр тал байхгүй. Тийм шүү дээ. Тэгэхээр нэг санаа бодол зоригтой энэ сайн сайхныг бүтээх гэсэн. Тийм байна. За одоо та түрүүн өнө гэргий чинь хэлжсэн шүү дээ. Тий. За тэр талаар бас товчхон яриад өгвөл. Хүн бүхэн бол хичээж амьдрах хэрэгтэй гэдэг түрүү хэлсэн тийм ээ.
Тэрнээс гадна хүн болгон энэ цаг үед удам ураг ахан дүүсээ цэгцлэх ёстой. Хүн болгонд одоо манлайлах одоо удамд нэг тийм сүүн эстэй буюу тийм заяа өндөртэй хүн байдаг. Удмаа энэ цаг үеийн гай барцад бүх зовлонгоос засах ёстой хүн гэж байдаг. Тэгэхээр удмаа энэ цаг үед цэгцэлсэн хүмүүс бол одоо ганц өөрийгөө биш түмэн олон хүний амьдралыг шийдэж байгаа байхгүй. Тэгэхээр зөв байгаа зөв сайхан зүйл дээр манлайлж чаддаг байх хэрэгтэй. Дээр нь юу гэмдэ би одоо жоохон яагаад байна гэж төөрөд байна гэдэг шиг. Түрүүний асуулт юу байлаа? Хүний нэг одоо өвд тосны дараах зан үйл байна. За тий. Одоо биднэрт бол хайтхын буян одоо хүний амьдрал сүнсний дараагийн амьдрал хүн хайчих вэ гэдэг асуулт гарч иж байна тийм ээ. Тэгэхээр бид бүхэн сүнстэй учраас махан бие буюу одоо хүний бие зохицос бол энэ газар одоо хөрсөндөө шингэж лус савдгийнхаа одоо ивэлд очих хэрэгтэй байхгүй махан бие очих хэрэгтэй махан бие. За уучлаарай. Би яг мэдмээр байгаа шууд ингэ таслаа асууж идэв шүү. За тэгвэл мэдээж их газарт нь одоо оршуулж байна тийм үү? За тий. За өөр оршуулгын зан үйлүүд байдаг тий. Чандарлах байна. За ил тавьдаг. За өөр зөндөө олон зүйл байгаа бах. Эдэн бас тэгж яг зөв үү буруу вэ тийм үү яа тийм бол тэг тэр талаас нэмээд сууч та өмнөхтэйг уялдаа холбоотойгоор ярьчихгүй тийм яхаа. Ер нь бол маш тийм сонирхолтой бөгөөд энэ тал дээр бас хилч хийсэн гэж боддог зүйлүүдийн маань нэг юм л да. Хүний сүнс бол дээд тэнгэртэй буюу дээшээ дэвших хэвээр деважин руу очих хэвээр байхгүй. Хүний махан бие бол энэ хөрсдөө шингэх хэвээр. Шингэн гэдэг маань байгалийн жамаар бид нар газар доор хийх хэвээр гэсэн. Тэр лус савдгийн ивэлд аваачих хэвээр. Тэгсэн хүний сүнс язуур дээд тэнгэр рүү явхад эрх чөлөөтэй явдаг. Очих газараа очиж чаддаг гэж үздэг. Сүүлийн үед бол юу гэдгийг чандарлах гээл байж байна. За манай бурхан шашинтны одоо төвдөөс одоо орж ирсэн ёс ил тавих ёс энэ гэж байна. Энийг сүүлийн үед бас зарим нутаг орнууд бас их хэрэгжилж явах шиг байна. Энэ ил тавих ёс нь өөрөө Монголын уламжлалт ёс байгаагүй мó? Биш. Тийм үү? Уучлаарай. Энэ бол Монгол ёс биш. Одоо төвд буюу одоо бурхан шашин талдаа. Ерөнхийдөө хүн бол эцсийн одоо мах бие одоо ямар нэгэн амтан аратан жигүүртнийг хооллож өөрийнхөө эцсийн одоо мах биеэрээ одоо буян үлдэж байгаа гэдэг одоо ухтгуунаар одоо хийдэг зан бол. Энэ бол сүүлд шашны урсгал маань орж ирсэн цагаас л ерөнхийдөө ил тавих ёс хийгдсэн. Энийг бүр маш олон хүмүүс энэ бол Монголын одоо бүр бөөгийн урсгалтай ч холбож ярьдаг хүмүүс маш их байт юм билээ. Тэрнээс ямар ч хамааралгүй гэсэн үг үү те? Хамааралгүй. За юу вэ гэхлээр нэг ийм зүйл болдог байхгүй. За ил тавьчих гэж үзье. Тавилаа нэг хүнийг тийм ээ хойдох юм. Тэгэнгუთ энэ бол дандаа над дээр болж байсан, уулзаж байсан, учирчээсэн жишээ байхгүй. Ил тавихад тухайн хүний сүнс явж чаддаг байхгүй. Одоо Монгол үгэнд нэг үг байдаг шүү дээ. Та нар өгсөн хүний ясыг бити үнэлцүүлэх гэдэг ч юм хатуухан үг л дээ. Энэ бол их хатуу. Гэхдээ энэ үг эртнээс яригдж хэлсэн үг байхгүй. Тухайн эцгийнхээ ясыг бити үнэлцүүлээд бай гэл. Тухайн өнгөрчихсөн аавна. Тэгээд яс нь үнэлцдэг байна шүү дээ. Одоо хүүхэд нь муу яваад, буруу яваад байвал. Тэрнтэй адилхан тухайн хүний одоо сүнс бол дээд тэнгэр буюу тэр одоо диваажинд очих хэвээр байтал тухайн хүнийг буруу зан үйлээр оршуулчих юм бол тухайн хүн сүнс явж чадахгүй, гацалт үүссэн. Ерөөсөө дэшээж явж чадахгүй. Дэшээж явж чадахгүй, доорооч ингээд хүний ертөнцид байгаад идэг гэсэн. Энэ зүйл бол асар их байна. Одоо их олон хүмүүс уулзаж учирч одоо байсан л да. Тийм учраас би одоо бас нэг жоох өөрийнхөө хэмжээнд бас ингэ хэлхийс ярихсэн гэж бодоод байдаг нэг зүйлүүд нэг бас чандарлах буюу одоо галаар яаж штэ. Монгол хүн бол галга оломтой тагтдаг. Монгол хүн одоо хүний биед гал байдаг. Одоо хуучнаар ярил нүдэндээ галтай, нүүрэндээ цогтой яасан сайхан тулган маань их тийм сайхан хөтлөгч байна гэл одоо хэлэх жишээтэй. Тэгэхэд хүний биед гал байдаг. Шинжлэх ухаан талаас бол одоо хүний зүрхэнд одоо бага хэмжээтэй эрчим буюу одоо яг тийм гал байдаг байхгүй. Тэгэхээр тэр одоо өгснөөрөө зүрх ингэж цохилж ажиллаж идэг. Тэр одоо тог магнит юу гэх одоо гал гэх юм уу тийм ээ.
нэг тайлбарлал. Тэгэхээр хүний бид ялтчул гал байгаад байгаа байхгүй. За хоёр дахь нь бол тухайн айлын гал голомт буюу галын эзэн гэж. Монголчууд хуучнаас дээр үеэс бол галаа дахиж хорим найр хийгээд хоёр хос төрөхөд айл болоход нь галаа тастаж өгдөг гэсэн. Энэ дээр бас зүгээр тэр нэг гал тастаад нэг юм дүр эсгсэн зан үйл биш байхгүй. Яа миний санаач. За дүр эсгсэн зан үйл биш байхгүй. Энэ цаанаа бүр үнэхээр амин сүнстэй, амин энергитэй, утга учиртай зан үйл. Үнэхээр тухайн айл удам судраараа гал эзэн буюу галын эзэн гэж ярьдаг юм бөөг үгэнд бол яг хаа шашны үг ороод ирэхээр галын эзэн бурхан болчиход байгаа. Бурхан гэдэг бол мэдээж нэг шашны үг шүү дээ, тийм ээ. Бөөгийн үгэнд бол бүх юмыг эзэн гэж үгээр хэлдэг. Лус савдгийг бол тэр уулын эзэн, усны эзэн гэж. Галын эзнийг бол галын эзэн учраас л эзэн байх нь шүү дээ. Жинхэнэ галын эзэн гэсэн үг. Тэгэхээр энд галын эзэн байна. Удамд бас галын эзэн гэж байдаг. Тэгэхээр тулгын 3 чулуу гэдэг шиг 3 төрлийн гал эрчим тухайн хүнд хамаатай байх нэ. Энэ зүйлүүд маань хүчтэй чадaltaй сайн бадарч байх юм бол тухайн хүний хиймэр ажил амьдрал заяа тавилан зөв сайхан дардан сайхан явчихна. Санснараа шууд ажил нь бүтэж явах жишээтэй байдаг ч юм уу. Тэгэхээр энэ зүйлүүдээс болоод тухайн нөгөө эргээд нөгөө буйны үйл рүү ороход бол галаар монгол хүнийг бол хизээч явуулдаггүй. Болохгүй. Тэгэх юм бол нөгөө гал эздүүд маань сэвтдэг. Тухайн хүн өөрөө болон тухайн хүний үр хүүхэд ахын дүүст тэр сэв нь бол хурж идэг. Бид нэр буруу зан үйлд хитрхи хийснээрээ үлдэж байгаа хүмүүсийнхээ ажил амьдрал удам судрыг ерөөсөө бас асар буруу олгож идэг. Ийм зан үйл байдаг. Энэ болгон над дээр яг тохиолдсон. Санамсаргүй байдлаар хүн ирээл үзүүллээ. Гэтэл нэг ийм хүн тийм хүн тэд онд тийм ээ өнгөрсөн байна гэдээ би үзээд хэлэхэд тийм ээ манай тэр хүн байгаамаа. Тэгээ энэ дээр өнгөрөхдөө энэ тухайн хүний сүнс ингэж явсан байна, яваагүй байна гэдэг хүн үзэн штэ. Яг тэр нь харагддаг байхгүй. Тэгэнгუთ тэр нь дандаа буруу зан үйл юм уу, дутуу зан үйл хийцснээрээ тухайн хүний сүнсийг гацаасан байдаг. Яг нь сүнсний ертөнцийг гээд ярихад үнэхээр том өөрөө сэдвэлтэй. Тэгэхдээ үнэхээр ийм зүйл байдаг байхгүй. Тэрнээс болоод тухайн тэр үлдэж байгаа хүмүүсийн ажил амьдрал болохоо ачдаг. Жил дараалалгүй хүн яваад эхэлдэг. Ажил амьдралууд нь бүр оронгороо эргээд дээшээ тэнгэр хол доошоо газрахтуу болсон хүмүүс байдаг. Тэгэхээр таны хувьд ил тавих байт юм уу? За чандралах гэдэг ойлголт Монголын ард түмэнд бол байж боломгүй ойлголт гэж хэлэх гээд энэ зүг үү? Бидний сүнс нөгөө хаанаас гаралтай билээ? Орон орныхоо бидний нөгөө хүний онцлогоос бидний бие махбод бол яг өндөр нам өргөн нарийн улаан цустай адилхан байгаа боловч тухайн хүний сүнс буюу сүүн эс болгон өөр байхгүй. Монголчууд өөр сүнстэй байхгүй. Ингээд ярихад бол бас их том сэдв. Бас л хүнд асуудал гарч ийн. Гэхдээ яалтчгүй өөр. Тийм учраас бидний зан үйлд зарим гадаад дотоодын зан үйлүүд таардаг үйл байна. Зарим зан үйл таарахгүй үйлүүд байна. Эннээс болоод маш их удам судар оронгороо эргэх дараагийн хүн амны гарцтай болох асуудлууд байдаг. Энэ бол үнэхээр харамсалтай. Тэгэхээр нэг ч гэсэн энэ миний хэлсэн зүйлүүдээс ойлгосон зүйлээ хэрэгтэйг гаж аваасаа тий хэрэггүйг нь гаргачих. Хамгийн сүүлийн асуултаас хойлоостой юунаас хитрээ явчих тий. За. Энийг үстэй ялч үз. Сая яг таныхтай холбоод суухад хүн өнгөрөхөөр мэдээж л ихэнх баг дийлэх хувь нь 90% ч юм уу 95% ч юм уу. За. Лам ирж алтай хайрцаг нээдэг баха. За тийм. Миний ойлгосноор бол алтай хайрцагн дээр тухайн хүнийг яаж дараагийн замд нь үдэх зан үйлийг бичсэн байт юм шүү. Тийм. За ил тавиараа, за чандарлаараа, за эсвэл хөрсөнд нь ингэж оршуулаараа гэдэг ч юм уу. Тэр зүг рүү яваарай. Тэр зүг рүү тэр тавиараа гэж хэлдэг. Энэ ойлголт нь өөрөө тэгэхээр гажууд ойлголт болж байна уу? Шашинтай холбоотой. Яг зарим юм маань бол үнэнд буюу зөвд ойрхон зөв байдаг. Зарим юм маань тэс хөндлөн буруу болчихдог. Ер нь бол авах гэхийн ухаанаар л хандах хэрэгтэй. Бөөгийн зан үйлээс ч бай, бурхан шашны бусад шашнуудын зан үйлээс ч бай, хүн болон зөв оюун ухаанаар бид нар ямар хүмүүс билээ, ямар угсаа гарвалтай билээ, бид нар яг юу билээ гэдгийг ойлгож иж
тэр нь илүү нийцсэж байгаа тухайн хүн мэдэх боломжтой. Хүүхээ мэдэх хэвээр. Монголчууд ягаа дээр үеэс ингээл сүү сайлаа өргөдсөн юм. Тийм ээ. Тэнгэртэй уул услус савдаг гэл одоо эзэн болгонд л өргөдөн штэ. Тэр чин дандаа эрчимээ зөв авдаг, зөв хөлрөлдөг байхгүй. Тэр үед хүмүүс дандаа жаргалтай өөрийнхөө заяа тавилангаа зөв амьдэрсэн. Энэ нутаг орныг биднэрт үлдээх гэж өвгдээцүүд маань ямар их хүч хөдөлмөрийг зарцуулсан байх нь вэ? Тийм ээ. Монголчууд нэгдэх цагтаа атгсан гар шиг нэгдэж явах хэрэгтэй. Амар амгалан тусдаа тав тухтай байх үедээ тав тухтай байх хэрэгтэй. Ерөөсөө биднэрт юу гэдгийг энэ их өндөр тэнгэрийн хүч ивэл ирсэн цагт бид нар энэ цаг үеэ оргилуулж, бадрааж, дэвжээж өөрсдийнхөө удам болон өрөөлийн одоо дэлхийн ертөнцч байна уу? Бусад том өнцгөр хандсан бүх зүйлийг бид нар засах заяа тавилантай шүү. Хамтдаа энийг бүтэхсэн. За ойлгомжтой. За баярлалаа. Тэгээд энэ удаагийн зочноор зарим бат хоёр их оролцлоо. Тэгээд бас бит хоёроос нэлээд удаан ярилцлаа болох шиг болоо. Тэгээд хүсвэл манайхаа дахиад оролж болно. За өөрөө бас орж болно гэдгээ бат хоёр их маань түрүүн бас дурдсан. Тэгээд ямар ч нэвтрүүлгийн урилга хүлээж авсан маш их баярлалаа хаа. Баярлалаа. За тэгээд нэвтрүүлгийн дүнсэлээс маань ивент итгэгчийн гарын бэлэг байгаа. За SV брэндийн гарын бэлэг байгаа. Тэгээд гэргээд ер нь будааны хэрэглээр байна. Би ч нөгөө нэг юм бүр мартцсан ба шүү дээ. Амар хүнд юм байна. Одоо ялангуяа хүүхдүүд бол их будаан. Аха. За SV гээд Japanica сортын дээд сортын будаа байгаа. Ерөөсө жилдээ нэг л удаа тарьж ургуулдаг. Зарим будаанууд бол яг би тэр будаа энэ будаа гэхгүйгээр зарим будааг бол жилд маш олон удаа ургуулж тариалдээ шүү. Тэгэхээр яаж маш олон удаа ургаалж тариалах вэ гэхээр мэдээж химийн бордоо янз бүр юм байдаг. Байгалийнхаа төгс байдлаар ургуулж явах нь шүү. SV будаа бол жилдээ яг л өөрийнхөө нэг л удаа тарьж ургуулсан будаа байгаа. За гэргийдээ бас өгөөрэй. Тэгээд танаа гэр бүлийн будааны дараагийн сонголт нь байх болтугай гэд бас хэлчихье те. За мөн одоо түрүүнд тайлбарсан хүүхдүүдтэй бас тавьж өгөөрэй. Одоо SV компотын олон жимсний төрөл байна. За мөн саяны пампан чипс байна. За SV juice байна. Энэ болохоор нөгөө нэг дараа бас шилэн салгахыг дахиад ашиглах боломжтой нөгөө нэг ер нь бол хөвчлэн хүмүүс гоё цэцэг мэцгээ услах савма болгочдөг юм байлээ. За дахин ашиглах боломжтой гэдэг маань байгаль их дэлхийг одоо хайрлж хамгаалж шийнэ гэсэн үг. Ерөөсөө манай компани өөрөө бас эрүүл хүнс эрүүл сэтгэлгээ эрүүл ирээдүй гэсэн үрээтэй байгаа шүү. За мөн одоо 9 үрийн бичээн байгаа. Ер нь бол турж байгаа эмэгтэйчүүд бол маш хэрэгэлт юм байлээ. Одоо 9 одоо нарийн ногооны үрийн бичээн багтсан байна өнөөдрийн бэлгэн. Тэгээд нэвтрүүлгийн маань зорж ирсэнд маш их баярлалаа. Таны бас цаашдын дараагийн сайн сайхан зан үйлүүд нь амжилт хүсье. За мөн тороо бас нэг би хэлчихсэн юм уу? Би энэ торондоо өөрөө айгуу туфта. Яг одоо энэ бэлгэлж. За тэгье. Өглөө болох нөгөө нэг монголчууд маань өглөө болох нөгөө нэг сүүгээ одоо саадаг штэ тий. За би одоо маш сайн мэдэхгүй ш. Би өөрөө залуу болохоор. Нүд хотод амьдарч байгаа гэр бүлүүд өглөө болгон талах сүүндээ гардаг байх шин талхаа авах. Тий. Тэгээд өглөө болгон талах сүүндээ гардаг гоё уутна байгаасаа гэж бэлэгдээд өгд юм байгаа миний хувьд. Их гоё одоо нөгөө байгалийн гаралтай одоо бүтээгдэхүүн утас олсоор. Аха тий. Одоо дахин ашиглах боломжтой хийгдсэн байгаа. Бүр тороо уваагаад хэрэглэсэн ч болно тий. Ер нь бол одоо аль болох гялгар уут гэдгээс аль болох хадгалзах хэрэгтэй. Бид нар байгаль их дэлхийгээ ерөөсөө хайрлах хэрэгтэй. Хүн төрлөختөн болвол гიშгэж байгаа газраа хайрлж ижил дараагийн ивэлийг олох хэрэгтэй. Тэгэхээр зөв монгол хүн одоо тэнгэртэй бээгдсэн газартаа тэтгэгдсэн зөв сайхан монгол хүн та байгаарай гэж одоо та бүхэндээ зөвлөё. Ерөөё. За баярлалаа. Тэгээд энэ удаагийн дугаар маань ийхүү өндөрлөж байна. Тэгээд эх 7 хоногт дахиад өөр сонирхолтой зочинтойгоор уулзна гэдэгт итгэлтэй байна. Баяр та.